Сайн байцгаана уу их хүндэт үзэгчдээ. Монгол телевизийн цагаан сарын баярын тусгай дугаар үзэгч та бүхэнд Монгол телевизийн терминалийн студиэс хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид Монголын соёл урлагийг дэлхийд дахинад хамгаалж яваа цор ганц хүннүү рок урсгалыг түүчээлэгч Дэхүү хамтлагийг студид авирлаа. Сайн байцгаана уу? Битүүний өдрийн мэнд. За сайн байна. Сайхан битүүлж гин үү? Сайхан үүлжиж байна уу? Одоо өвлийн ерөн сүүл сар болж шүү дээ, тийм ээ. Бид бүхэн маргааш хаврын ихэнх сарыг өгөх гэж байна. Өрн дулаан цаг ирэх гэж байна. Тэгээд та бүхэн маань Монголдо энэ жил сайхан өвлцгөөс нөө мөн та бүхний энэ жил 10 жилийн ойн баяр болж байна. 10 жилийн ойн баярыг бас хүргэе. Баярлалаа. За 2016 онд Хүү хамтлаг үүсгэн байгуулагдаад хэдийнэ 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийд дахиныг байлдан дагуулжээ. Монголынхоо нэрийг, соёл урлагийг маш олон талаар нь дэлхийд хамгаалсан байна. Та бүхнээрээ монголчууд нь их бахархаж байна. За тэгээд энэ жилийн хувьд бол бас их онцгой хамтлагийн 10 жилийн ой тохиохоос гадна 2025 оны 12 дугаар сарын 31-нд төв талбай дээрээ нийт монголчуудтайгаа хамтдаа бас оноо өгсөн. Тэгээд энэ өвлийн талаар хэдүүлээ бас ярилцъя. Хэр онцгой жил болж өнгөрч байна. За энэ жил маш сайхан онцгой жил байна. Тэгээд бидэд бас намар бас тоглолт багтай, ерөнхийдөө амралтын байдалтай. Тэгтээ ганц нэг тоглолтуудаа явж очиж тоглолцоод ирээд тэгээд сайхан байлаа. Тэгээд энэ 26 он бол угаасаа ачаалттай жил байх байсан учраас бидрийг бас сайхан амраасан болтой. Тэгээд энэ сайхан чөлөөтэй цагаа бас ашиглаад бид хүмүүс мөнгөн шин дээр бас тоглож Улаанбаатарчуудтайгаа бидтэй хувьд ч гэсэн өөрсдөө маш гоё одоо өвөрмөц тоглолт байлаа. Энэ одоо өвлийн тэсгэн хүүтэн тайзан дээр одоо бас тоглож үзээгүй байд юм байна. Тэгээд нэрээ тийм бах тий. Анх удаага яг ийм одоо 20 гаруй градус 30 градусын хүүтэнд ингээд тайзан дээр тоглож үзнэ гэдэг бол бас сонир мэдрэмж байд юм лээ. Тэгээд маш олон Улаанбаатарын одоо иргэд маань цуглаад бүгдөө хамтдаа бас энэ оноо бас маш сайхан угтсан. Тэгээд энэ сайхан энэ эрч энергиээр одоо энэ он ингээд өрнөд сайхан баах бах гэж маш гоё бэлгшээж байгаа. Тэгээд бас энэ жил 10 жилийн өмнө маань тохиож энэ Хүү хамтлаг 2016 онд байгуулагдаад одоо ингээд хэдийнэ 10 жил болчихж бид хүн бас эргэж харж амжаагүй байтал 10 жил өнгөрсөн байна. Тэгээд маш сайхан байна. Тэгээд энэ бүх хугацаанд одоо ингээд бидэнтэй хамт байсан үзэгч фэн одоо бүх л дэмждэг хүмүүстэй бас баярлал талархснаа бас илэрхийлмээр байна. Яста эргэж харж амжаагүй байтал 10 жил боллоо гэж тий. Хүү хамтлагийн хувьд бол одоо бүрэлдэхүүн 9 хүн бол яг байгаа гэж ойлгож байгаа. Бид бүхэн бол Хүү хамтлагийн үүсгэн байгуулагч, продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Баяр Магнан Даш номгийг бол маш сайн мэднэ. За тэгээд өнөөдөр студид ирсэн байгаа дөрвөн бас уран бүтээлчийн нэг бүрчлэн танилцуулчих гэж бодож байна. Яагаад тэгэхээр монголчууд маань Хүү хамтлагийг ерөнхийд нь мэдж байгаа боловч бас одоо 8 гишүүн их олуулаа учраас гадаадд очихд ч тэр Монголдо ирэхэд ч тэр бас ингээд нэг олон гишүүнтэй учраас хаяа андуурах ч юм уу тийм тохиолдлууд бас гарч байгаа болоо. Гэхдээ үзэгчдэд маань сонирхон бөгөөд бас шинэхэн байх үүднээс бүх одоо уран бүтээлчдийн дурдаа танилцуулчих гэж бодож байна. Яг миний баруун гар талд хамтлагийн төмөр хуур, цуур хөмич, галсан жансын, нэм жансан сууж байна. За түүний хажууд морин хуурч, хөмич, бат жаргалын инх сайхан. За эсрэг талд нь товшуур хөгжимчин Наранбаатарын Тэмүүлэн, харин миний зүүн гар талд хамтлагийн ахлагч морин урч Цэндбаатарын гал бадрах нар сууж байна. За тэгээд та хэд маань анх ер нь 10 жилийн өмнө хамтлагаа үүсгэн байгуулж байхдаа бинийгээ хэрхэн олж байв. Бүгдээрээ рок хөгжим сонсдог, рок хөгжимд дуртай байв. Аль эсвэл одоо уламжлалт үндэсний хөгжмөөрөө яг мэрэгшсэн ийм уран бүтээлчд байв. Бид нар бүгдээрээ багасаа хөгжмийн сургуулаар одоо хүмүүжиж энэ хөгжим гэдэг гайхалтай ертөнцид багасаа шимтэн суралцаж маш олон жилийг одоо суралцаж хөгжүүлж өөртөө хөгжүүлж ирсэн байна. Тэгээд манай Темко битээр болохоор хөгжим үжигийн одоо морин уурын нэг ангийнхан. За инкүш битээр болохоор нэг мэрэгжил одоо манай инкүш маань Баянгор аймагтаа бас Тэмүүжин театрын хүүхдийн Тэмүүжин багасаа бүр ингээд морин уурын одоо сургалтаар ихсэн. Манай Жаяа болохоор намайг сурж явах үед манай сургуулийн багш байсан. Гэх мэтчлэн бид нар бол яриул бас маш олон жилийн одоо түүхтэй одоо ахын дүүсэлтэй. Таны хувьд хөгжим үжигийн коллежид багш байсан. Тийм, Монгол Улсын консерваторид 2008-аас 2018 он одоо яг Хүү хамтлагт одоо бүрэн ийшээ одоо орох хүртлээр бас хөгжим үжигийн коллежид Монгол Улсын консерваторид 10 жил хэм хөгжим зааж шав бэлдсэн байлээ. Тэгэхээр хамтлагийн үүсэл хамгийн анхны эхлэх цэг хаана вэ? Продюсер маань та хэдийг нэгдэг үү? Ер нь бинийгээ олоод бүгдээрээ хамтдаа продюсертаа болох хэрэгтэй байна. Уран бүтээл бас өөр шатанд явах хэрэгтэй байна гэдгээс эхэлсэн үү? Ер нь бол эхлэл бол манай продюсер Дашгах.
Дашках өөрөө энэ хүн рок төслийг одоо маш олон жилийн өмнөөс судалж, маш олон туршилтууд хийж, дууга бүтээж ирж бас 7-8 жилийг бас энд зарцуулсан байдаг. Тэгээд ерөнхийдөө бас тухайн үед бол мэдээж нөгөө шин зүйл хийх гэж байгаа учраас маш олон одоо уран бүтээлч, ардын одоо урлагийн болон өвлөн уламжлагч нартай маш их уулзаж, тэгээд санал солилцож, тэгээд магадгүй бас санал одоо энэ төслөө танилцуулж явж исэн юм байлээ. Тэгээд ер нь бас эндээс л ер нь эхэлнэ. Тэгээд одоо манай Жай анх манай Дашкахтай уулзсан бай тээ. Тий, тэрнээс эхлэе явчих уу. За тэрнээс эхлэе. 2015 оны Сараагчийн төсвүүдийн тоглолт гэдэг шүү дээ. 4 сарын 27-нд. Жил үрээ уламжлалт. Тэгээ би Сараагчийн хөгжимчин байлаа. За. Олонхой гэдэг хамтлагийн лимчин, цуур, одоо төмөр хуур, хөмий тэгээд амьдаар яг Сараагчдын тайзан дээр ингээд яг бүх хөгжмөөрөө амьдаар тоглодог. Тийм 4 хөгжимчнийх нь нэг байсан. Тэгээд бидэд бас байгуулагдаад 2-3 жил болчихсон байсан. Тэгээд яг 15 оны 4 сарын 20-ны тоглолтны after party дээр Дашках бит хоёр их удаа оройжгаа ярьсан бидий урдурдаас ард суугаал тэгэл нөгөө тайзан дээр ингээл ийм хөгжим тоглолтыг ингэдэг тэгдэг гэж манай Сараагч намайг ч магтаж өгнө л доо тэгээд Дашках манайтай ярилцаа чи цуураа яаж сурсан, хил хуураа яаж сурсан, товшуур хөмөгөө яаж сурсан, лимбэ яаж сурсан бүгднийхэн талаар ингээл би бүгдийг ингээл яриалсан. Яриа дуусахгүй after party-аас гараад Дашкахын гэрт төрж үргэлж яриад үүр цайдал хоёлаа ярилцаад. Тэгээ чи ер нь бүх хөгжим тоглолт бүх юм аваад нэг студи дээр хүрээд ирээ шахан чамд нэг юм танилцуулмаар ингээд. Тэгээд би хамаг хөгжим бүх юмнууд аваад студи дээр ирэхэд хамгийн анх хэлж манай бүсгүн дуу гэж одоо дууны маань ерөнхий одоо ингээд хар зураг санаа гарцсан байсан. Тэгээд надад сонсоход танилцуулаад тэгээд дахин нэг юм одоо юм ардын урлагийг одоо ингээд роктой холбосон юм прожект хийгээд ингээд судалгаан дээр ажил дээр явж энэ чамд ямар санагдаж байна гэдэг. Тэгээ анхны одоо бүсгүн дуугийнхаа бичлэгийг анхтыг сонсч илаа. Тэгээд хамгийн гол нь ах надаар товшуур тоглолт гэдсэн байхгүй. За. Тэгээд чиний над товшуур чи ямар гоё сони юм бэ? На товшуураа гэдгсэн. Би болохоор товшуураа хөмөлгтөл ер нь ард нь яг одоо туйлд хайлах одоо магтаалын хэлбрээр л ингээд тоглоод ингэж өөрийгөө ингээд өөртөө ингээд тоглодог болохоос яг гитарчин шиг ч юм уу одоо яг темка шиг ингээд энэ дуунууд дээр яг ингээд тоглонгоо тэгээд би бас дуулмаар байна шүү дээ тийм ээ өөмөөгөө дуулмаар гэдэг. Гэтэл товшууртай хамт ингэн гэдэг надад бол бас нэг жоохон ингээд юм хүндрэлтэй. Тэгэнгүүт ах надад товшуур тоглох гэдэг. Чи энэ дээр товшуураа тоглоод гаач гэдэг. Тэгэнгүүт тэн дээр жоохон аялаа ингээд за би өгөн товшуур тогломоор хөмөлөөд ингээд дуулаад явбал надад илүү тэгээд өлөврийн төрлийн хөгжмөдтэй тоглоод гэсэн чи ах тэр яхаа дараа чи товшуураа тогломоор байна гэдэг. За тэгээд өөр одоо хэн байж болох вэ? Одоо надтай чи ингээд гоё юм сонин содон дууралттай маш гоё тембертэй тийм хөгжимчин хөмөйчин залуучуудыг холбож өгөөч гэдэг. Тэгээд би дараа нь галагийнхаа дугаарыг одоо Дашкахт өгжсэн одоо цаг хугацаа маш сайхан шиг санагдаж байна. Одоо гэтэл 10 жил өнгөрсөн байна гэдэг шиг. Тэгээд галаг дуудаад ирээд бас л одоо ингээд танилцаагаал ингээд явсан. Тэгэл ингээд өөрөөсөө ярьчих. За тэгэл тэгээд чинь бас тийм амархан бүтээл бүх юм чинь тэгэл мэдээж одоо Мажай чинь хариуцлагатай ажил хийж байгаа. Шамдрын яг төгсөх цаг үе бас ойртсон тий. Тэгэл байж багшийн ажил бас цаг наргуу. Тэгээ яг студ ингээд хөгжмөчгийн одоо консерваторийн ажлыг зэрэгцүүлэх гэхээр бас нэг боломж нь олжгүй. Нэг хэсэг одоо яг үндсэн ажилдаас анхаарахгүй болохгүй гээд би яг ахтаа бас яг ганцаараа нөгөө шавар туунсан шарын эзэн гэдэг шиг үлдээд тэгээ анхны дуунуудыг бичиж эхэлсэн. Ер нь ингээд хуурын партийг гаргаал, дуулж үзээл. Тэр үед ч гэсэн бас ингээ оролцож суран бүтээлч бас байдаг. Манай аймагээд төмөхийн одоо мундумаар урч залууч гэсэн оролцож ирсэн байгаа. Тэгээд бас өөрийнхөө бас үндсэн ажлаа бас сонгоо явуулсан. Тэгээд анхны бас 3 дууга ер нь бичсэн. Бүсгүй дуу бол одоо манай одоо хүн рок хүн хамтлагийн хамгийн анхны яг дуу болж бүтсэн яг дуу. Тэгээд араас нь алдарт юу вэ гарсан байдаг. Тэгээд 3 дугаар дуу нь болохоор манай хүн ээжийн домог гэдэг гайхалтай дуу байдаг. Тэгээд энэ 3 дуу маань яг би одоо бодит ингээд яг бүхэл бүтэн яг дуугаараа гарч ирж яг одоо энэ одоо төсөл маань яг юу болох гэдэг гэдгийг яг үндсэн тодорхойлсон 3 дуу гарч ирсэн. Тэгэл за одоо нөгөө бага бүрэлдүүл хэрэгтэй юм те. Ер нь одоо уран бүтээл өшөө ингээд маш олон угаасаа хийгдсэн байгаа учраас одоо уран бүтээлчтэй цуглуулъя гэдэг одоо ярилцлаганд одоо юундаа ороод ажилдаа ороод тэгээ би инкушига бас
одоо олон жилийн өмнө хамтдаа одоо ардын урлагаараа хамтдаа тоглож исэн бие биенийгаа мэднэ бас нөгөө санаа сэтгэл болон бас хүсэл зориг нэгтэй гоё бие биенийгаа мэдрэх тийм гоё баг бүрэлдэхүүнээ бүрэлдүүлэх гэдэг үднээс одоо инкуши гадуудаад манай жаяа бас ажиллаа албан ёсоор ингээд бүгднийг одоо хүүхдүүдээ төгсгөө тий албан ёсоор за ингээд нөгөө тайлангаа тавилаа гэдэг шиг болгочоод төсөлтөө буцаж ирээд тэгээ манай темко болохоор одоо манай дашкахтай студ дээр маш олон жил хөгжмийн найруулга хийгээд хажууд нь зоожсэн дэрэгт хэрднэ гэдэг шиг ерөөсөө тэгээд шууд тулгсан л та. За темко чи угаасаа аранжок гэдэг гитар тоглолтыг янз бүрийн хөгжим тоглолтын чи ерөөсөө довшороо тоглох гэсэн чи манай нөхөр би юу гэдэг ерөөсөө өөртөө яахгүй за тэгээ одоо өөр ярина. За инкушээс эхэлчихье. Тий. За би хамтлагийг бүрэлдэхээс өмнө бол бас нэг ардын урлагийн хамтлагт тоглодог байсан. Тэгээ галаа жая бид хэд бас хамтрал тоглодог байсан. Тэгэл ерөнхий нэг багасаа рок хөгжим, метал хөгжим дуртай, рок хөгжим, метал хөгжим хийхийсэн тэрнтэйгээ ардын урлагаа холих хийсэн гэсэн хүсэл мөрөөдөл их байдаг байсан. Тэгээд нэг галаатаа нэг бид тэр бас нэг тусгасынхаа ажлыг хийж явж байгаа нэг таарч исэн. Тэгээ хоёулаа нэг юм хийх хийсэн гэж мөрөөдөлтөд ярьчаал. Тэгэл би ч нэг ер нь тиймэрхүү юм ярьчаал гадна явж исэн чинь WeChat-аар над руу нэг мессеж ирдээ. Сайн уу ахын дүү Дашка ах нь холбогдоорой. Тэгээ би миний ойр тойрон Дашка гэдэг ах байхгүй. Дашка гэж ямар юм байдаг вүлээ гэд тэгсэн чинь ах Монгол улсын гавьяат жижигчин тэгээд бас боддсон ахыгаа солгон шингийн дуудуулчих хижүүлээ. Тэгээд хамтлагтаа ирээд уулзсан. Тэгээ яг уулзахад дуу хураа сонсоход яг л нөгөө загтансан газрын майжин гэдэг шиг нөгөө хүсчихсэн зүйл байсан. Тэгээ луухан тас энийг хамтдаа хийцгээе гэж эхэлчихсэн да. Темкагийн хувьд тэгэхээр маш олон жил нөгөө arrangement хийсэн байж тээ хөгжмийн тий одоо дарчандаг продюсерын хажууд тэгэхээр товшуурыг сурсан болж таарсан хамтлаг үүсгэн байгуулагдсанаас хойш сурсан гэсэн шууд тэр үед л тулгсан. Тэгэхээр бас энэ хүний шав болж таарах нэ. Тийм үү? Тэгэл би биенийхээ шавж дээрээс башаар гээд дуусчихсан ямар. Маа жаа чи хөгшөөн гээл. За манайс ч нэг үе шүү дээ. 11 онд Дашках намайг студ дээр би тэр үед нөгөө одоо хөгжмийн найруулга монголчууд арранжировщик гэж ярьдаг. Ер нь яг стандарт хэл нь бол одоо music producer гэж ярьдаг тийм. Тэгээ яг хийгээд сүүл рүү гэртээ идэг байсан чинь гэрт бүр хөл хөдлөнд дийлдэг байлаа. Баянгийн ингээд дуучт ингээд гэрээр холхиндаг болсон. Тэгэл сүүл рүүгээ тэрэндээ бас өөрөө жоохон цаа ер нь гарч ер нь түрээсийн ч юм уу те нэг объекттай болж тусдаа гараа даа гэд яг тэр үед Дашках над руу залгасан. 10-11 оны үед хэрч их эртний те. Тэгээд яг Дашках залгаад за миний дөө жаз хөгжим хийдэг өөл хийнэ л гэл. Тэгээ очиход ах яг өөрийнх нь тэр бас нэг гайхалтай нэг цом гаргасан. Тэр цомог дээр ажиллаад байжсэн үе баг. Тэгээ тэрэн дээр нь зарим хэсэг нөгөө дуунуудынх нь жаз хөгжмүүд дээр нь сууя гэх. Тэгээл анх ер нь Дашках дээр ирээд ажиллаа. Сүүлдээ яг тэгээ хийгээ явж байгаа үед ах бас тэр үедээ ярьжсэн л та нэг юм үндэсний хөгжмийн юм гээд өөрөө ингэ яриа л яваадсан. Тэгээд нэг ганц нэг санаануудаа гаргасан тий. Тэгээ галаа ярьсан мэс юу вэ бүсгэн доо гэдэг хун ээжийн хөгжмийн арранжировкийн санааг ин гаргацсан. Тэгээ явжсэн. Тэгээд үлргээ олон төгөлдөр болоод гоё явж байгаа. Тэгээ манай хэд маань цогцорсон. Тэгээ би ч өөрөө шал тухайн үед чинь одоо юу гэдгийг те наги тэгэл васаби шал өөр чиглэлээр ч юм уу янз янзын хүмүүсийн хөгжмийн продюсеринг хийгээд ингээ явж исэн. Тэгээд яг л нэг давшуурчин нэг байхгүй байна гэсэн нэг шуум чирүү ирээлсэн. Тэгээ би яг өөрөө тэр хөгжмийн найруулгуудыг хийсэн ч гэсэн миний хувьд бол би өөрөө морио урч мөндөлтэй. Тэгээ морио урын чиглэлээр сурсан ч гэсэн яг нөгөө нэг айгу удаан ингээ хөгжмийн продюсер хийсэн болохоор тайзны артист байна гэдэг бол жоохон одоо тийм шин сорилтойс очсон. Тийм ямар байгаагүй. Гэхдээ яг анхны сандал дээр нь бол үгүй гэлцэн. Тэгээд Дашках маань чи өөрөө гитар тоглолт шүү дээ. Тэгэхээр жая галаа инкуш гурваасаа юм Монгол одоо уламжлалт тоглох арга барилаа сайн заалгаад тэгээд өөрийгөө сорж үзээчээ гэл
Тэгье гэл тэгэл бид чинь шууд ус явцсан шүү дээ ерөөсөө. Бас их сонин түүхтэй юм байна тий. Тэгэхээр яг одоо хамтлагийн гишүүд дөрүүлээ байх хугацаа хэдэн жил үргэлжилсэн бэ? Түүний дараа мэдээж нэмээд бас гишүүд орж ирсэн. Одоо түр тоглолтууд дээр рок хөгжим учраас одоо бүтэн оркестр маягийн дуурах хэрэгтэй болно. Тэгэхээр одоо энэ дээр соло гитарчин, хэнгэрэг бөмбөрчин гэх мэтчлээ одоо аюушин жамбалд орж марал хүүгийн үн мөнх ган төмрийн од баяр бямбагийн нэм даваа гэ дахиад дөрвөн гишүүн байна л да. Тэгэхээр энэ дөрвөн гишүүнтэйгээ бас хизэнээс хамтарч уран бүтээл хийж яг нэг хамтлаг болов. Ер нь бол яг бид чинь бичлэгүүдээ ягээл уран бүтээлүүдээ гаргасаар хагаад 2018 оны яг 6 сард одоо ерөнхийдөө яг бас давхар ажлуудаа хийгээл тэгээл уран бүтээлээ хийгээл яваад зүг байхгүй. Тэгээ нэг өдөр яг юугийн клип хийхээр болоод тэгээ баруун аймаг руу гарнаа гэд яг гарах үгүй нь бас мэддэхгүй те. Хүүгээ мүгээгээ бэлтжээл ингээл байгаа л гэдэг. Орой болоод те баг харахгүй болоод гэдэг. Ах залганаа л гэсэн хүлээгээл. За явцгаая гээл гинт. Тэгэл бүгдээр яг тэр үед одоо яг нөгөө төдийгөөс өдий явж ирсэн бүх ажлуудаа ингээ артаа үлдээгээд бүгд ямар сонин бүх ажилд авахцсан амар сонин өдөр байсан тэр бүр. Тэгэл яг ямар удиралд байсан бэ? Яг хавар одоо яг 6 сар 9 шүү дээ. 6 сар ихээр тийм. Тэгээ тэр өдөр одоо миний жишээ нь ингээд 10 жил заасан хоёр шав маань яг одоо хамгийн одоо бакалаврын хамгийн сүүлийн олон жилийн өгжсэн өдөр байхгүй. Тэгээд тим ажлууд ингээд байгаад байдаг. Яваа шүү гэж тэгээд ингээд машиныхаа ард түүг мөгөг аачаад машина бэлдээд тавьсан. Тэгэл хизээ явах юм бол гэж хүлээгээд байдаг те. Эцсийн мөчид бол темка бол машинаар үсэрч явж ирсэн байдیں۔ Төвшрөө өрөөд. Тэгэл яг бүгдээрээ яг шийдээл за явцгаая гээл бүх ажлууд яг орхиол тэгэл яг энэ замаа сонгоол. Тэгээ бид түрүүний ахуулцсан нэг селфи байд юм аа. Яг бензин колонкийн өмнө ингээд авцсан. Тэр бол яг түүхэн зураг байхгүй яг. Алдартгүй хамтлагийн хамгийн анхны клипний зураг авсан. Одоо юугийн аян замын хамгийн ихэнд авсан зураг гэж ойлгож байна. Тэгээд шүн яг баруун аймгийн замаар гараад авчихсан нэг хиймэр сэргэж байгаа юм санагдаал ингээд догтлоо л те. Шүнжэнгөө дөрүүлээ нэг машин цуцсан яг тэр үед нэг тийс арч те. Дөрүүлээ ингээд юм арайл маш гоё ингээд мөрөөдөөл ингээд бүх зүйлүүдийг ингээд төлөвлөөл төсөөлөл явжсэн. Тэгэл тэр одоо яг зам жимээрэл ингээд яг үдий хүрлээ. Тэр ирч энерги анх гарсан тэр сэтгэл бол маш өндөр байсан. Тэгэл тэр ирчээр яг өнөдөр ирсэн байна. Юу клипийн хувьд бол 138 сая үзэлттэй 7 жилийн өмнө YouTube-д нийтлэгдэж байсан байна. Тэгэхээр хамтлаг 2016 онд үүсгэн байгуулагдсан гэхээр 3 жилийн дараа UV-гийн клип бүтээсэн гэж бид нэр ойлгож байна тийм ээ. Анх одоо цацсан тий хүргэсэн одоо дуу маань юу вэ? Тэгэхээр энэ хугацаанд бас маш их бэлдсэн байна гэж. Тий. Ерөөсөө л нөгөө маш олон нөгөө уран бүтээлээ хийхийн тулд чинь нэг одоо хүн нэг дууг нэг 3 минут ч юм уу 5 минут сонсоод гоё дуу болжтэй муухай дуу болжтэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэрний ард бол маш олон жил байждаг байхгүй. Бид бүгдийн сурсан 25 6 жил. Тэгээд энэ туршилтууд маш олон одоо дандаа амжилт байгаагүй, дандаа зүв байгаагүй. Тэгээд тэр бүгдийгээ зас залруулж маш олон туршилтууд зүв болохын төлөө хичээсэн тэр он цаг бүгдийг ингээд нэгтгэл хүн сонсож байгаа учраас энэ уран бүтээл сонсч хүлээж авч байгаа хүмүүс маань уран бүтээлчдийнхаа тэр хичээл зүтгэл тэр бүх одоо зүрх сэтгэлийг бас мэдэрч ойлгож хайлж хүндэлдэг байгаасаа гэж үздэг. Энэ клипийг анх ингээд үзэж яхад надад ямар сэтгэл төрсөн гэхээр монголчууд ер нь их сүсэг бишрэлтэй төрсөн нутгийнхаа уул усыг их дээдэлдэг тэндээсээ ирч хүч энерги авч идэг очиж залбирдаг за очихгүй байлаа гэхэд сэтгэлдээ дүрийг нь бодоод ингээд залбираад бас явж идэг. Тэгэхээр би яг клипний эхэнд ингээд нутгийнхаа уул ус ч юм уу ер нь ингээд дуудаж байгаа юм шиг үг хэлгээд байгаа юм шиг тий нэг тийм мэдрэмжтэй клип надад санагдсан байхгүй. Тэгээ дууны утга агуулгач гэсэн ер нь шүүмжилсэн өнгө аястай ээжтэй аавда онгоц тэнгэртэй ч юм уу эсвэл одоо уул усны эзэндээ загнуулж байгаа ч юм шиг нэг тийм юу гэх юм бэ нэг сургамж авахуц гэх юм уу тийм ээ хиймэр сэрэг ийм мэдрэмж надад төрсэн. Та хэд маань энэ уран бүтээлээ бас юу гэж бодож зорж хүсэж хийж бүтээж исэн юм байна. Яг л одоо энэ болохгүй байгаа зүйлүүдийг яг уран бүтээлээрээ тэгээд одоо шүүмжилж болох өөрсдийн нэг үнцэг байна шүү дээ. Одоо шүүмжтэй бас юм дунд нь явж байгаа шүү дээ. Тэгээд зарим нэг зүйл дээр нэг явахт маягаар те. Тэгээд монголчууд чинь ёжлонгоо нэг ингээд нэг үг хэлж шидэж идэг шүү дээ. Нэг тиймэрхүү утгын одоо үгэн дунд маань явдаг. Тэгээд
ер нь бол одоо ингээд анхны одоо уран бүтээл гэдэг утгаараа энэ Монголын сайхан байгалууд те заавал нэг одоо нэг одоо үгээ дагаад ч юм өөр тийм одоо хэлбэр галбартай биш. Илүү тийм одоо юм зарим хүмүүс одоо Дашкахын юу клипний маань энэ зохиол мохиолыг уншичаад харчаад зохиолын дууны клип шиг клип хийх гэж байгаа юм уу гэж хэлж ийсэн тохиолдолч бас байсан л да тухайн үед. Хөдөө гарч явлаа гэж. Хөдөө мөдөө тэгэл нөгөө л нэг л байдаг юм а хийх гэж байгаа юм уу те гэл. Тэгэхэд тэнд аль үжээ хардсан тэрүүгээр дамжуулаад Монгол орныхоо гоё онгондогшин байгууллагуудыг одоо ингээд хүмүүст түгээнэ энийг бол шал өөр өнцгөөс харуулнаа. Ингээл эргэж идэг шүү дээ уулна ингээд сүггээл эргээл тэнгэр хатсан солигдол ингээл дандаа юм шилжилтүүд байдаг. Тэгээд тэр гоё байгууллагуудад тэр хэцүү хатыг бол бидэд бас нэлээд модонд оруулах шиг болсон тэр жил одоо маш олон уран бүтээлчд одоо хэцүү хатанд очил одоо клип хийж байгаа байсан. Тэгэл ингээл жишээ тэгээд манай одоо клипээр дамжаад бас Монгол орны үзэсгэлэнт байгууллагууд тэгээд энэ Монгол хүний үндсэн одоо нэг байгальтайгаа ойрхон философик хүмүүс маш их сайн ойлгож авсан байх гэж боддог. Тэгээд юу гэдэг утга гараад байгаа гэдгийг дараа нь уншаад үзэх нэ. Энүүгээрээ дамжуулаад бас нэг юм хэлэх гэдсэн байна гэдэг дараа нь гэж ойлгоод байдаг. Эхлээд шууд байгаль дээр бид хэлэх гээд байгаа зүйл ингээд шууд уншигддаг маш гоё. Санаал байсан л гэж харж идэв шүү дээ. Зарим хүмүүс чинь юу вэ? Одоо манад оноод чинь мэдээж маш олон хүнд хүрсэн байгаа. Гэхдээ би сайхан нэг тийм коммент уншсан л да. Нэг хүн хадмал монголоор бичээд ингээд яцсан шүү дээ. Тэгээ ийм утгатай дуу юм уу? Яг таны ярьж байгаасаа саналаа л да. Тэгэхээр айгүй хожоо ойлгодог утга санааг юм бас яг ийм утгатай дуу байсан байна гэж. Тийм мессежүүдийг бас авдаг юм байна. Одоо нэг зүйл их сонин санагдчих байна. Одоо манай дөрвөн гишүүн бол дөрвөлээ яг үндэсний хөгжмөөрөө боловсрал эзэмшсэн, үндэсний хөгжмийн боловсралыг эзэмшээд яг энэ салбартаа ажиллаад явж байсан хүмүүс юм. Тэгэхээр одоо ритмийн хувьд ч гэдэг юм уу жишээлбэл одоо нэг тактанд 4-3, 4-2 гэл хэмжээсүүд байна. Нэг рок хөгжимд оруулж хослуулахад ер нь хэр хэцүү байсан бэ? За энэ одоо бүр хүнд металл руу үндэсний хөгжмийг шингээж бүтэн ийм оркестр маягаар тоглох нь бас яаж энэ акустикуудыг хооронд нь зөв цэвэрхэн дуургаж ингэж зохицуулт юм болоо. Гадныхан бол энийг бас их гайхаж шиг байна тийм ээ. Маш гоё цэвэрхэн дуурж ийн хүнд металл одоо дандаа цахилгаан хөгжмүүдийг бодох юм бол арай өөр дуурж ийн. Гэхдээ энэ нь ерөөсөө маш одоо өндөр герцээр сонссон ч ялгаагүй, аяархан сонссон ч ялгаагүй адилхан ийм гоё мэдрэмжийг өгч ийн. Энэ дууралтыг гаргаж ирэх гэж хэцүү гэх юм байлээ. Судлаач нар Монгол хөгжим одоо энэ язгуур урлаг өв соёл чинь миний бодлоор тэгж боддоо одоо ингээд цайс үлдэг штэ. Усааг идэгээ хэлээ. Услал ирэхээр сүүгээ хэлээ. Жаахан сүүгсэн ч гэсэн тэр одоо усын чинь сэлмэд сайхан цайрдаг штэ. Түүнтэй адилхан Монгол хөгжим ямар ч төрлийн урсгал хөгжимтэй нийлсэн тэр хөгжмийг их зөөлж игдэм болов гэж боддیں۔ Тэгээд дээрэс нь бас бид бүхний нөгөө алдаа оноо туулсан гэдэг ярьсан шүү дээ. Одоо нөгөө юм хийхин тулд ололт амжилт байгаа. Өөрсдийн бас нэг үтсэн, харсан, мэдсэн зүйлээрээ бас одоо хэцүү юм энгийн болгож харагдуулах ч юм уу. Тэр бас байдаг болов гэж боддیں۔ Тэгээд дээрэс нь ерөнхий энэ нүүдэлчтэй урлаг одоо энэ ахуй соёлтой байгаа энэ хөдөлгөөн чинь ерөнхий хахир хатуу тийм зүйл дуурахгүй байгаа боловч зан характер нь бол ерөнхий рок хөгжим, метал хөгжмийн ариншинтай илэрхийлэх гэж байгаа илэрхийлэмжтэй төстэй санагдтыг. Тэгээд яг энэ нөгөө язгуурын бүр хүн зохиогоо бүр одоо юу гэдэг хин зохиосныг мэдэхгүй ч гэлээ бүр дамжигдсан урлаг байдаг штэ. Хүн сонсоход энэ сүнстэй хөгжим байна. Энийг сонсохоор ийм мэдрэгч чинь гээд энэ зүйл чинь яг л тэр хахир метал рокийн хатуу хөгжмийг зөөлөж өнгөйсөн бас шинээр илүү тодордсон болов гэж боддیں۔ Тэгээд хуурын хөг, товшуурын хөг маань өөрөө кават буюу квинт хөгөр хөгөлдөг. Энэ бол одоо стандарт рок одоо гитартай төстэй. Тэгээд манаас эртнээс бас Мадашках сонирхолтой байгаа юм. Бид нар баг монголчууд ч өөрсдөөс рок хөгжмийн одоо зохиоцсон юм шүү тэр эртээр үедээ кварт квинт хөгтэй тэгээд тоглож байгаа тэр морины явдал татлаг хөдөлгөөн нөр рок илэрхийлэмжтэй дуулж байгаа тэр одоо
рок метал хөгжимч нэг одоо юу гэдэг дуу хоолойгоо өөрчлөөд өөр аваа гаргаж тэгж дуулдаг штэ. Гэдэг шиг одоо манай хөмийн урдагч нь өөрөө хархираа, шахаа хөмийн чинь өөрөө эртнээс хизээний бүр хизээний рок юм шиг гэдэг тийм гайхалтай бас гоё одоо өнцөг гаргаж ирдэг тий. Дээрээс нь хөмөлжийнхад одоо ингээд гадны хүмүүс ялангуяа чи хоолонд төмөр ийц юм уу гэж аягүй асуудаг байхгүй. Ийм юм сүн металл дуурж ийн гэдэг. Эн чи өөрөө зүгээр ингээд анх ингээд хөмийг сонсоход тэр хүнд металл мэдрэмж төрж байгаа байхгүй. Металл энэ одоо хоолойдоо хийц юм биш үү гэмээр те. Угаасаа тийм мэдрэмж өгдөг шүү дээ. Юм цэнгэг мөртлөөс маш юм хатуу. Тэгтээ энэ амны одоо үүлхэн эргэтнийхээ тусламжтайгаар энэ чинь маш гоё урлаг болгоод ингээд давхар өнгө дуургаад те. Хизээч нэг үний хоолойноос нэг л өнгө гардаг. Гэтэл энэ нүүдэлчдийн ухаан заавал нэг болохгүй зүйлийг болгодог нэг тийм нэг юм байгаад шүү дээ. Цуур гэж санаанд оргүй зүйлийг хийдэг. Тийм санаанд оронгүй эд шидийн юм шиг ингэж болгодог. Одоо битэмсгаа гэдэг чи одоо ингээл эргүүлээд аваад байдаг дунд ерөөсөө амьсгаан ингээд тасардгүй байдаг ч юм уу те. Гэт цуур бол одоо бас ингээд хүний чадамжийг бас л ингээд тултал нь ашигласан. Бас л нэг хоолойноос хоёр өнгө гаргаж байгаа давхар дуурж байгаа тэр хөгжмөөр давхар хоолой явж идэг. Хөмий бас хүний нэг дуурдаг хоолойноос хоёр одоо өнгийг ялгаж гаргадаг ч гэдэг юм. Энэ бүх нууц энэ зүйлүүд маань энэ өөрөө энэ рокийн энэ үндсэн одоо хилэмж хиллэг те энэ одоо энэ философитой ингээд манай энэ үндэсний урлаг маань ингээд дүүцээд ирж байгаа энэ цаг үеийг маш сайн мэдэрсэн л шүү манай Дашка ах маань. Тэгээ энийг маш гоё юм комбайн болгонгот энэ чинь өөрөө шин зүйл болж. Тэгээд энэ чинь хүн амтлагаа дамжаад бидний одоо хийж байгаа зүйл маань хүннүр рок гэдэг одоо энэ дэлхийн рок хэв метал хөгжмийн одоо түүхэн чинь ингээд шинэ урсгал бий боллоо шүү дээ. Тэгээд хүннүр рок хөгжим, хүннүр рок гэж урсгал бий болоод. Үүнийг одоо бид нар ингээд томьёолоод явжлаа л да. Темкагийн хувьд яг хөгжмийн продюсераар бас цөөнгөө жил ажилласан байж байгаад хамтлагтаа нэгдсэн. Тэгэхээр юу гэж бодож байна яг хөгжмийн найруулга энэ одоо химлийн энэ тохируулга дээр ер нь гадныхан бол яаж энийг тохируулад байна? Их төвхтэй юм хийвэл гэж ер нь судлаач нар дүгнсэн байлээ. Ер нь бол яг Дашка ахын анхны надад өгсөн мессеж бол санаагаа хэлээд одоо ингээд arrange work-а эхэлж байгаа яг тэр өдөр бол ахын яг хамгийн хүсэж байгаа зүйл нь бол ийм зөөлөн бүгд ийм хүчтэй хүчрхэг сонсогдох мөртлөө маш зөөлөн саундтай байхыг зорих хэрэгтэй байна. Тэгээд ширхэг бүрчлэн саундуудаар маш тийм зөөлөн доошоогоо гоё өтгөн дууралцтай бүх саундуудыг сонгож хийхийг ер нь зорьсон arrange work. Тэгээд хоолойны бичлэгэн дээр жисэн манай хэд маань бас маш юм гоё зөөлөн бөгөөд тийм одоо өөр өөрсдийн тембертэй ч гэсэн нэг нэгтмэл дуурдаг те яг тийм нэг тийм одоо нэгтмэл тийм ерөнхий нэг цаанаасаа нэг одоо дуураад тэнгэрээс нэг дуураад байгаа юм шиг саунд хүчрхэг баймаар байна. Гүрүүний юм баймаар байна. Ах өөрөө бас аюу гоё зүрэлтийн тий. Тэнгэр ингээд бүрхэг тэнгэрээс цаанаас ингээд нэг юм ямар нэгэн тийм одоо онгод тэнгэр бурхан юу гэдгийг далдын хүч ингээд дуураад байгаа юм шиг тийм хүчрхэг гүн тийм дууралт гаргаж шийдвүлээ гэл. Маш олон туршилтуудыг бас хийсэн л дээ. Хөгжмийн тембер одоо хийцэн дээр хүртэл морин одоо хийц одоо довшуурн дээр хүртэл бид бүхэн бас хүннү рок одоо рок Монгол үндэсний хөгжмийнхаа тэр одоо ололт шинжилтийг харуулсан хийцэн дээр хүртэл тэгж ажилласан тий. Гэх мэтлэн тэгэл маш олон зүйлсүүдийг л дурсаж исэн байна. За саяны зүйрлэл бол их гоё санагдлаа. Бүрхэг тэнгэрийн ардаас нэг ямар нэгэн хүч гарч ирж байгаа мэдгэж тэ. Тэгээ надад яг тийм сэтгэлээс төрсэн байхгүй юу? 10 сарын 31-ний орой хүү хамтлагийг тайсан дээр гарч ирээ тоглоход ямар нэгэн хүч хамтдаа бууж ирэх шиг санагдсан. Тэгээ монголчууд ч гэсэн тэр орой хамгийн гоё ориглон баяраараа та бүхнийг хараад их баярлах шиг болсон. Тэгээ би нэг асуух гээд байгаа зүйл нь юу гэхээр үнэхээр хүү хамтлагийг ивэж идэг, эрхшээж идэг тэр та бүхний хөгжмөө хийхдээ, бүтээхдээ тэр зүүрлэж байдаг шиг тийм хүч байдаг уу? Байлгүй ах уу монголчууд маань өөртөө тэнгэрээ шүтдэг, өвөг дээдсээ шүтдэг гайхалтай одоо өв соёлтой ард түмэн бид бүхэн ч гэсэн Монгол үндэснийхээ урлаг энэ гайхалтай өв соёл ахуйг судлаж гүн гүнзгий явах тусам энэ одоо маш одоо дэлхий дээр маш ховор бөгөөд гайхалтай юм одоо өв соёл ухаан гэдгийг суралцаад явж байгаа залуус. Тэгээд бид бүхэн бас одоо юу гэдэг уран бүтээлийнхаа энэ чиглэлээр бас дээд тэнгэрийн одоо дөрвөн их хүчийг бэлэгдэж уран бүтээлээ тойрвдаг. Би жишээлбэл аянгийг бэлэгддэг. Манай темка болохоор усыг бэлэгддэг. Манай инкүш болохоор галыг бэлэгддэг. Манай жай болохоор салхийг бэлэгддэг.
Тэгээд энэ байгалийн давжшгүй юм хүчрхэг энэ одоо энэ зүйлийг өөрсдийнхөө уран бүтээлээрээ өөрсдийнхөө одоо ухаан авиас бэлгээрээ илэрхийлж энэ уран бүтээл дээр ингэж дөрвөн хүч нэгдэж нэг том одоо зүйлийг бий болгож байна гэж бид бүхэн бас одоо ингэж уран бүтээлээ тойрдог байгаа. Тэгэхээр бид бүхэн бол одоо энэ зүйл яагаад одоо юу гэдгийг хэлийг ойлгохгүй мөртлөө энэ бус улс үндэстэн бид бүгдийг ингэж мэдэрч хүлээж аваад байгаа гэхээр тэр өвөг дээдсийн маань тэр гайхалтай сүр хүч тэр ухаан тэр хүнд өгж байгаа тэр гайхалтай зүйлс яг бол морин хур өвчм, суур өвчм, давшуур өвчм хаан дууран тэнд гайхалтай энерги хоримтлагдаж муу мухаа бүхэн арилдаг гэж монголчууд үзэж бэлэгдэж хүндэлж ирдэг учраас тэрийг бас хүн одоо хөгжим сонсох хэлээрээ заавал одоо хэл улс үндэстний хэл биш дэлхийн одоо хөгжмийн хэлээрээ ойлгож мэдэрч байгаа болохоор тэр сүнсээр ярилцдаг гэх юм уу та тийм үзэгч минутаа хөгжимд хэл хязгааргүй гэдээ бас нэг шүүмжин дээр байсан шүү дээ. Тэгэхээр энэ дэр манай гур бас нэмэлтийг хэлэх байхаа. Тэргүй яг одоо эн чинь нөгөө заавал одоо ингээд хэл мэдхгүйгээс үе шалтгаалan хөгжим бол ерөөсөө ингээд дэлхийд даяар ингээд бүрхсэн юм одоо хэл шүү дээ. Нэг хэл шүү дээ том хэл. Тийм учраас бидний хамгийн түрүүнд хөгжмийн их хэл сонсож хөгжмөд нь автаад дараа нь утгыг хайж олдог байхгүй юу? Хамгийн гоё юм тийм байдаг. Ер нь нэрээ тийм байд юм биш үү те? Эргээ бодглохлоор тэгээ бид хэдийн нэг бас ингээд маш гоё асуулт асуулаа. Та бүхэн одоо бас ингээд эн чинь одоо юу гэдгийг үнэт зүйл чинь юу вэ гэж асууж ийн гэж би ойлголоо те. Бид эхлээд хамгийн эхлээд бүрдээд үнэт зүйлээ ярина штэ. Хэдүүлээ юуг жишээ ингээд мөрөөдөх юм. Юуг сэтгэл дотроо бид боддог байх юм. Тэр бүх зүйлээ бид нар хийн штэ. Тэгээд аянгын бэлэгдэл цэнхэр хуур байдаг штэ галаа те. Эний чи үшээ бид нар яриад ингээд хийгээд за галын бэлэгдэл улаан хууртай байдаг те. Байгаль их дэлхийн усыг бэлэгдэж ногоон төвшөөр хэрэгэлдэг. Би гэхэд ийм урт үстэй дандаа л ингэ салхилж идэг хөдөлгөөн хийдэг. Тэгээ дандаа салхины бэлэгдэл ийм хөгжмөд левр хөгжмөд хэрэгэлдэг байна. Дээрээс нь айгүй сонин бид хэд ингээд гар үсгээ фэнзэн дээр зурдаг байхгүй. Тэгсэн чинь нэг фэн та хэд ингээд өөртөө ингээд яг ингээд нөгөө бэлэгдлүүдийнхаа юу ингэж дүрс мөрсийг ашигласан тийм гар үсгтэй байдгүй. Эсвэл энэ тохиолдлоор юм байсан уу гэдээс бид хэд гайхаад энэ юу гэлээ гэсэн чинь галагийн гар үсэг яг нэг юм аянг шиг юм гар үсэг байдаг байхгүй. Ингээд аянг шиг ингээд цээр талуудах гэх ингээд бичдэг. Темпер болохоор соёл хөмөлхүүртэй яг усны давлгаа шиг юм бүрэнг ингээд зурдаг. Яасан гоё. Инкүү шиг болохоор юм гурван дүлтэй яг галын дүл шиг ингээд гурван дүл гаргаад ингээд бичдэг. Миний болохоор ерөөсөө ингээд багаасаа ингэж хуйларсаар гоод ингэсээр гоод ингэждэг юм салхи шиг юм гар үсгтэй байдаг. Тэгээ гар үсгийн нүртэл ингээд цаанаасаа ингээд нэг тэгээ тохиолдлоор ч гэсэн ингээд бид эдийн гар үсгийн хоорондоо яг тэр бэлэгдлээ багцсан юм байдаг хөө. Тэгээд яг багаасаа сууж ирсэн хөгжим тэгээд яг ингээд бас нэг бид эдийн өвдөл бол яг нэмлүү чиглэсэн юм шиг те. Тэгээ энийгээ бид нар маш зөв ингэж олж харж уншиж таньсан байна. Энэ одоо бидний доторх одоо те бодож явах зүйлээ сүнсүлдээ одоо бий болгосон юм байна гэж бид нар хардаг. Дээрээс нь одоо нөгөө түрүүн та бид бүхний хөгжим яагаад ингэ хүн төрж ийн гэд бодоодсэн ч бас юм байна л да. Нөгөө яг ингээд бид дөрөв тэг анх эхэлж яхад энэ тэндээс цуглаж байгаа шүү дээ. Өөрөөрөө үзэл бодол өнгөйстэй. А тэгэнгүүт нөгөө хархраа хөөм ихэд одоо галагийн тембр яг тэр энэ стилдээ таарсан байгаа байхгүй. А тэгтэл яг ингээд олон сайхан давшуур тоглодог хүмүүс байгаа, гитар тоглодог хүмүүс байгаа. А тэг яг энэ хоёр зүйлийг хольж ойлгох хөгжимчин хэрэгтэй. Яг тэр үзэл бодлыг ойлгодог хүн байх хэрэгтэй. Бас ингээд яг цаанаасаа тохиосон. А тэгээд Жая маань мөн адилхан ингээд рок хөгжим хийж яхад яг ардын урлагийнхаа зүйлийг хийж байгаа юм мөртлөө тэр рок он гайс юу гэдэг одоо тэр орчин үеийн хэм хэмнэлийг бас гаргахад ойлгодог. Ерөөсөө ингээд хэрв бид бүхэн ингээд Монголд бол өчнөө сайхан мундаг хөгжимчтэй байгаа. Өөр өнгө төрхтэй. А яг бидний хийх гэж байгаа зүйлийг хийхэд шал өөр өнгө төрх дуурна. Одоо жишээлбэл хархраа дуурлаа гэхэд олон сайхан хөөмчтэй байгаа шүү дээ. Яг түн шиг одоо галаа шиг дуурахгүй. Темка шиг тоглохгүй. Яг над шиг морин хүрээ яг тэр стил өнгөөр тоглохгүй. Жай шиг одоо тэр хөгжим шиг тоглохгүй гэдэг шиг хүн өөрийн хийж байгаа олсон энэ стил анхдагч зүйлдээ эзэн болцсон байдаг юм байна л да. Тэгээ яг энэ хүмүүс дадлуулаад түүний хийсэн хөг аялгау хоолой хөгжмийг хүсдэгээ тэрэндээ тасцсан байдаг гэж магадгүй. Яг бид бол одоо ингээд бодитоор хөгжмийг сонсоод мэдрээд хүрээд
бодит ертөнцид байж юм л да. Гэхдээ би нэг жоохон юм нэг фантасти ч юм уу асуулт асуух гэдэг. Магад одоо хөгжмөр дэлхийг байлдан дагуулах та бүхэн Тэнгэрийн зарилгыг дагаж яж болох уу? Тэгэлгүй яг одоо бидний өвөг дээдс маань ямар агуу одоо энэ дэлхий дээр байгаагүй эзэн төрнийг бий болгож энэ дэлхий дээр инх тайвныг авчирч бүхий шашин хүлээн зөвшөөрч харилцаа одоо шуудан холбоог бий болгож тэр үед одоо гэрэг гэдэг дипломат паспорт хүртэл ингээд гаргаж исэн энэ дэлхий дээр одоо бидний өвөг дээдсүүдийн энэ дэлхийд авчирсан гайхалтай зүйлсүүдийг яг энэ цаг үед дахин одоо гэрэг гэдэг цомгоороо бид бүхэн бас анх танилцуулж исэн. Тэгэхээр бид өвөг дээдсүүдийнхаа одоо юу гэдэг дэлхийн улс үндэстнийг инх тайвнж амар амгалан тогтоох гэж хичээж исэн. Тэр тухайн үеийнхаа яг арга хэрэгэл дайн байлдаан хийж исэн болохоос биш амар амгалан тогтоохын төлөө л тэд нар явж исэн. Гэдэг шиг одоо энэ цаг үед ч гэсэн бид бүхэн бас дуу хөгжмөөрөө дамжуулж Монгол үндэстнийхаа дуу хөгжмөд нэгэн тугандор энэ нэгдэх их үлийн төлөө бид нар зорж мөрөөддөг. Тэгээд энэ дэлхий дээр нар тусч байгаа бүхий л газар хүрээсэй гэж энэ хүү гэдэг нэрийг хүртэл анх бүр бодож ярилцаж бүгдээрээ бас энэ нэрэн дээр тогтж исэн. Хүү гэдэг нь болохоор оюун ухаанд амтны их үг. Энэ бол маш эртний үг. Энэ одоо нэрийг болохоор манай одоо түүхч, зураач, манай Хишиг Сүрэн ах маань бид бүхэнд бас санал болгож исэн. Тэгээд анх сонсоход бас маш гайхалтай санаж. Яг гэвэл ерөөсөө монгол хэлэнд ч бай ер нь ингээд хүн төрлөختнийг илэрхийлж байгаа хүү, хүмүүн, хүүхэд, хүн төрлөختөн ингээд бүхий л одоо хүний илэрхийлж байгаа энэ хүү язгууртай байдаг. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь human гэдэг үг өөрөө хүү язгууртай бас. Тэгээд бид нар хүү гэж яриад байдаг юм тийм л дээ. Яг монголоор ярьдаг бол бас хүү хамтлаг гэд яриад татчихвол. Нөгөө зарим нь бас хүмүүс ингэ дэхүү гэдэг тэгээд хэлээд байгаа юм шиг айгүй сонсогдоод байдаг юм. Яг тэгэхээр энэ мэтчлэн ингээд нарийн ширийн ярих зүйлсүүд маш их байгаа л да. Утга учир бэлэгдэл. Тэгээд энэ чинь монгол үндэснийхээ хөгжмөөрөө ингээд дэлхий дахинд ингээд танилцуулж дандаа одоо юу гэдэг метал рок хөгжимд бол байгаль ихтлэгээ хайрлах, ээж аваа хайрлах ч юм уу ийм сэдвээр дуулдаг хамтлаг за баг байхгүй гэхэд бол хэлсдэггүй тийм. Тэгэхээр тэрийг бас дэлхийн одоо ЮНЕСКО-гоос анзаарч анх удаа рок метал хамтлагт инх тайвны төлөөх уран бүтээл чимэх эрхэм цол алдар бид бүхэнд бас хайрлсан бас маш их гоё нэр хүндтэй санагддаг. Бид бидний уран бүтээлээр дамжуулж дэлхийд дахинд инх тайвныг зарлан тунхаглана гэдэг байгаа. Энэ чинь амар гоё утга байхгүй. Тэгээд бид яг н Монголынхаа одоо ЮНЕСКОд бүртгэлтэй өвүүдийг ашиглаад тэгээд энэ одоо энэ урлагтаа маш гоё ингэ шингээгээд бүгднийг өөртөө яг ингэ биеэрүүлдээд ингэ хийдэг залуусан байна. Хүн амтлын уран бүтээл яг л энэ одоо ингэ унган натур одоо бүх ив шинжээрээ энд байна шүү. Тэрнээс одоо энд нэг өөрчлөлтсөн зүйл ерөөсөй байхгүй тий. Морин уур маань хүртэл одоо акустик хувилбараар дуурж штеп. Тэрнээс бол ингээд одоо тэрийг өөрчлөлтсөн зүйл бол байхгүй. Яг л мориураа байна. Мориурын яг акустик дууралтаараа л дуурдаг. Тэр шинжүүдийг харсан учраас бидний бас ийм сайхан одоо нэр алдраар бас шагнасан. Тэгээд эндээ бас эзэн болох гэдэг бас хичээж л юмнаа тий. Гэхдээ яг саяны асуулт бол эхэндээ хит хийсвэр юм шиг сонсогдож байгаа боловч эргээд хариултыг нь харахад бол бүх зүйл утга учиртай. Өөрийн гэсэн болох хэвээр замналтай, зоригтой тий. Тэгээд бид сая та дөрвийг байгалийн дөрвөн үзэгдлийг ингээл бид дөрөв илэрхийлдэг гэл ингээд хамгийн эхлээд хоёлоо ярихад ингээл маш хурдан яриасан гэсэн нэрнгээс өстой салхийг нэрэл яг салхийг өстой бэлэгддэг. Яг тэр одоо мөн чанарыг нь өөрсөндөө шингээсэн байдаг нь бол үний юм байна гэж би бодож байна. Тэгээд хамтлагийн нэрний тухайд бол олон тайлбарууд явж идэг. Гэхдээ саяны тайлбарыг бол ерөөсөө одоо олон нийт болон үзэгчид маань өмнө бас сонсож байгаагүй болов уу гэж бодож байна. Хамтлагийн логоны талаар та нар манаас тайлбарлаж өгч их гоё түүхтэй юм байлээ. Логоч гэсэн адилхан одоо манай зураач одоо судлаач Хишиг Сүрэн ах маань бүтээсэн. Тэгээд хүннүүгийн одоо хүннүү рок гэж нэрлсэн бид бүхэн энэ урсгал чиглэл жанраа. Тэгэхээр шин зүйл. Гэхдээ маш эртнээс Дашкахын хэлж байгаа бол анх одоо юу гэдэг их монгол ч юм уу Чингис рок ч юм уу яаж нэрлэж зөндөө санаанууд гарч ирсэн. Гэхдээ яг эхлээс нь Төв Азийн жижинд Мандан бадарсан түүхэнд том руу нэрээ үлдээсэн хүннүү хөгжүүдийн үр удам учраас тэр үед судлаад үзсэн чинь довшуур хөгжмөөр довшдог байжээ гэдэг ч юм уу нэг үүдбэр байж хаас санаа сэтлэгсэн гэдэг шиг эхлээд нь хүннүү рок гэж нэрлэгээд тэгээд манай Хишиг ах маань бас айгүй хүннүүгийн соёл энэ уран тэр одоо юу гэдэг бүтээл олдруудыг маш их судалдаг учраас тэр дундаас бас
Аранган гол мод 2 гэдэг одоо археологийн судалгаанаас гарч ирсэн одоо нарны бэлэгдэлтэй одоо эрүүсийг бэлэгдсэн тийм дүрсгэл одоо олдсон байдаг. Тэрнээс сэдвүүлж манай лого анх бий болсон баг. Тэгээд тэр маань болохоор ганц цэвэртэй тэгээд далавчтай тийм одоо дүрслээд. Тэгэхээр хүнүүгийн үед болохоор тэнгэрт нэг нар, газарт нэг хаан гэдэг одоо том одоо амбицаар агуулгыг агуулсан тийм бэлэгдэл байдагтай адилхан тэр гайхалтай хүчрхий өвд эзүүдийнхээ сүр хүч одоо тэр одоо юу гэдэг гайхалтай зүйлсүүдийг бэлэгдэж энэ одоо логонд оруулсан байдаг. Тэгээ тэрийг мань хөгжүүлэлтээр маань Чонт Илмэнгээ залуу 3D гэж яриавал маш олон уран бүтээлч, маш олон Монголын сор улсын уран бүтээлч нар байна. Бидний бас ард ажилласаар байдаг. Тэгээд бүх одоо хүмүүсийнхээ нэрийг дурдвал энэ нэвтрүүлгийн цаг одоо хүрэхгүй учраас бүгдэнд нь үргэлж талархаж баярлж явдаг шүү. Та бүгдийн маань хүч маш их шүү гэж хэлмээр байна. Баярлаа. 2016 онд анх Германы олон улсын фестивалд оролцож ирснээс хойш ер нь 400 орчим дэлхийн томоохон тоглолтууд, фестивалуудад оролцож ирсэн байна. Тэгээд одоо зарим жилийн хувьд бараг жилийн 7 сарыг зам дээр бүр аялж ингэж өнгөрөөсөн байлээ шүү дээ. Тэгээд түр тоглолтуудад явж исэн учраас тэг хүү хамтлагийн одоо бас сайхан тоцтоглуулаас би дурдъя гэж бодож байна. Дэлхийн хэмжээний Disney, Universal Music Group, Sony Music Group, Live Nation Entertainment, Lucasfilm гэх мэт компаниудтай өнөөдрийг хүртэл бас уран бүтээлээр хамтарч ажиллаж байгаа. Мөн одоо Монголоос цор ганц дэлхийд гарсан хамтлаг гэдгийг бид бүхэн яахын аргагүй одоо тодтохгүй байхын аргагүй анх удаа түүхэндээ бид Billboard-ыг тэргүүлсэн. Тэгээд энэ гайхамшигтай одоо тодтоглын өмнө магадгүй залуучууд маань хүртэл сонсож их юм бол одоо BTS-ийн урд бичигдсэн ийм домогт хамтлагтайгаар бид бүхэн энэ цаг үед хамтдаа бас амьдарч байгаагаараа үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Тэгээд би 2019 оныг хүү хамтлагийн хувьд түүхэн онцгой сайхан жил болсон болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо дууны клипүүд тэрнээс хойш ер нь нэр алдрын замд хөтлсөн олон туур тоглолтууд за мөн энэ жил буюу 2019 онд та бүхэн маань Монгол бахархлын өдрөөр Монгол төрийн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаан уданд хамтлаг болсон. Тэгэхээр яг энэ цаг хугацааны талаараас эргүүлээд яриул 19 он ер нь яагаад юм онцгой жил болсон гэж та бүхэн боддог вэ? Гайхалтай тийм. 19 оны 5 сарын 23-24 санагдаж байна. Бид бүхэн дэлхийн аялан тоглолтуудаа эхлэхийн өмнө Монгол их нутагта гал голомтноос энэ дуу хуураа өргөж эхлэгээд Монголд одоо White Rock Center-т анхны тоглолтоо хийсэн байд. Тэр үед яг хүмүүс одоо бидний эргэн тойрон маш одоо тусалсан хүмүүс гэх мэтчлэн маш чухал хүндтэй хүмүүс үзээд нэг тоглолтын өдөрт 500 хүн билүү нэг 1000 хүнд тогсон байд. Тэгэл тэндээс маш гоё эрч инээрийг эрчим хүч одоо юу гэдэг өөрсөндөө итгэлээд аваад маш гоё том ташуурдж аваад тэгэл хамгийн анхны Европын төр 6 сард эхэлсэн. Тэгэл ер нь тэр дэлхийн алдартай том фестивалууд дээр анх удаа гарч исэн түүхүүд гайхалтай. Бид бас урдны өөр одоо ярилцлагуудаар зөндөл ярьж исэн. Тэгтэл ярих болгондоо тэр анхны тэр нөгөө сэтгэлдэл яриад идэх те. Тэр онцгой байсан те. Нюрнбергийн Rock'n Park, Rock'n Ring гэдэг хоёр том фестивал байдаг. За тэгээд Английн Download бас тоглож илаа. Тэгэл яг эхний тур хийсэн жилээр энэ том фестивалуудыг ингээд үзээд явцсан. Дээрээс нь Америкийн 3 сарын турыг бас амжилттай хийж 12 сард ирэхэд бид бүхэнд бас Чингис хаан олгосон. Тэгээд яг түрд бас Америкт тоглолттой явж байхад энд бас яг Монгол бахархлын өдөр одоо тэр одоо бидэнд хүртээсэн мэдээг бид хүн яг тоглолтондоо ингээд хувцас өмсөд байж ихтэй яг сонсоод тэр бүгд амар ингээд нөгөө хүн чинь бас нэг бодож явдаг зүйл байдаг шүү дээ. Эцгийн нэрийг дуурсгах одоо гижил ингээд хүчээж зүтгэж явдаг шүү дээ. Тэгээд бас ингээд аавныхаа нэрийг дуурсгаал тэгээд нэрээ дуудуулаад ерөнхийлөгч маань ингээд бидэнд олглоо гэж бүгднийхээ нэрийг дуудахад яг ингээд энэ дээр нэг мөрөл барьцсан л да. Тэгэл нэлээд удаан ч явцсан байсан гэрээ сандсан ч байсан. Тэгэл жаа явуулсан. Жаа явуулсан. Явцсан байт юм аа. Тэгэл бүгдээр маш гоё байсан. Тэгээд бид бүхний бас яг энэ богинохон хугацаанд энэ одоо тесрэлттэйгээр гарч ирж тэгээд энэ одоо олон амжилттай зүйлүүдийг одоо ингээд амжуулсан маш гоё жил байсан. 19 он гэдэг чинь 9 тооч манай монголчуудын хувьд гоё тэнгэрийн бэлэгдэл тоо. 9 хүлт цагаан цагаан туга дандаа юм тэнгэрийн тэгээд төр төсний өндөр одоо юм гоё тоо байдаг.
Тэгээ бид нар тэр 9 тоотой жилээ их гоё одоо мандан мадралын маань ихний одоо маш гоё тийм жил байсан болоо гэж боддог. Тэгээд тэр бүх зүйл маань маш гоё ингээд суур нь бол маш сайн төгссөн. Тэгээд тэр жил бол үнэхээр гайхамшигтай ололт амжилттай. Бүхэл одоо бидний санаж зорьсон бүхэл хэрэг тэр жил яг бүтсэн жил байсан. Цомог, түүр, тоглолт. Тэгээл одоо тэр амжилтууд анхны одоо тэр чартуудыг тэргүүлсэн тий. 19 оны хавраас гэсэн тий. Тий хавраас эхлээл Billboard-ын digital hard rock sales тэргүүлсэн World альбомд нөгөө алдар BTS өмнө гарч ирлээ гэсэн тэр чарт байсан. Мөн хийцгээд нэг чартн дээр Bohemian Rhapsody кино гарсан. Тэр үед бас Queen хамтлаг дахин нөгөө нэг дэлхийд даяар вайрал болж исэн. Тэр үед тэр ийм чанга үед бас яг манай Wolf-Team дуу яг өмнө нь ингээд чартн дээр бичигдчихсэн. Тэр гайхалтай их мөрөөдлийн жим санагдчихсан бас. Тэмка инхүш хоёрын хувьд таны хувьд тэр чи одоо үнэхээр тэгээ Bohemian Rhapsody-гийн дээр манай Wolf-Team юу энэ бичигдсэн байж байгаа. Тэгээд бас ингээд яг харахаар нүдэндээ итгэмээргүй сонирхол юм билээ. Үнэхээр одоо тэр чинь дэлхийн pop rock pop хөгжмийн одоо домгуудын дээр гарсан байна гэдэг бол тийм. Тэгээд тэр үед чи одоо манайс чинь бүгд зоригтойгоор нөгөө хийжсэн ажлуудаа орхисон нэгдсэн гэдэг байгаа шүү дээ. Итгэл сэтгэл тэгэл нөгөө альва бид хүн хэн нэгний хийсэн дөөрэгаагүй шин зүйл төллүүлж түүнийг үр шимэн үзэх гэж одоо клип хийж одоо түмэн түгээгээд түмэн таалагдаад тоглолт хийгээд одоо түүрт мордогч шүү дээ. Тэгээд ерөнхий бол яг анх дагч гэдэг чинь ер нь тийм л байдгийн байна гэж бодсон. Ер нь яг бид бүхэн нэг хамтлагийг дөөрөөгаад ч юм уу ингээд хийсэн бол бас ийм амжилт гарахгүй байсан байх гэж боддог. Тэгээд ерөнхий өөрийнхөө замаар л явсан тийм. Гараа сайн бол барай сайн. Тэгээд эр хүн зоригтой бол чон жацгаалтна гэдэг шиг бид бүхэн бол хаанч байхгүй зүйлийг шинээр хийгээд маш зоригтойгоор одоо хүмүүс толилуулсан. Тэгээ яг түүний зоригийн дагд юм уу яадгийн бидний хийсэн үйл хэрэг бол их амжилттай сайхан явсан. Тэгээд одоо ч бас явж байна. Тэгээ саяхан сэдоногийн өмнө бид бүхэн чинь нэлээд хэдоногийн өмнө тэр чинь нэг 3 дахь цомгийн нэг шин дуу цацсан. Тэгэхэд дэлхийн метал хамтлагуудын чартанд бид бүхэн тэргүүлж илээ, ам үзүүнд орж илээ. Тэгэл тэгнэ гэж нөхнөр одоо ботсон ч үгүй сансан ч үгүй. Тэгээс болдсон байна. Монгол хүн бол чаддсан байна гэдгээр бол ойлгосон. Тэгээд бид бүхэн бол одоо юу гэдэмдээ өөрсдийнхээ хүчинд итгэх ёстой. Итгэлээ алдаж болохгүй л гэж бодож байна. Тийм. За. Яг тоогийн үйл явдал одоо тархин дотор бүр ингээд эргэлжиж байна л да. Гэхдээ биднэрт нэг хүчтэй зэвсэг байсан тэр үед. Ямар зэвсэг вэ гэхээр бидний 1-2 дуу дэлхийн хийт болсон байсан. 2 дугаар цомог маань хийт болсон байсан. Тийм учраас бид нарыг энэ тэнд очиж тоглоход хүмүүс дуугийн хамгийн анх сонсохын тулд фестивалийн үүдээс бидрийг тайзнаар тоглож байгаа гүйдэг гэсэн тийм их мэдчлэн маш бардам тийм одоо зүйл бол мэдээж одоо дуу маань хийт болсон байсан. Хийт дуутай хамтлаг дэлхий тойроод түүр ихэд бол хүн бол бас маш их зүгэлт юм байлээ. Яг тэр гоё зүйлийг бас мэдрэх болон үнэхээр багтан байсан. Тэгээ шинэ залуу хамтлаг байсан болохоор нөө фестивалийн хамгийн ихэнд одоо ингээд line up ингээд бичигдэнгүүт хамгийн бах маш жижигээр ингээд бичигддэг байсан цаг баг. Хамгийн одоо юу гэдэг эрт цагт гарч ирсэн. Гэхдээ тэнд гайхалтай амжилт үзүүлжсэн. Сүүлийн 10 жилд байгаагүй өглөө 70,000 хүн цуглаж ирсэн тийм факт гарсан тэр юунаас нөгөө нэг дор тэр өглөө 12 цагт. Тэгэхээр фестивалийн одоо зохион байгуулагч нар бүр онцгойлон энэ бол одоо гайхалтай үзэгдэл боллоо тий. Энэ бол сүүлийн 10 жилд бол ингэж өрөөсө харагдаагүй юм үзэгдэл боллоо гэд. За тэгээд ямар ч байсан тэр одоо юунаас эхлээл ингээл маш их хэрчийг авсан тий. Гэтэ яг хөө ингээд бид бүхэн ингээд маш олон хүмүүс цуглуул тоглолцоод дараагийн хамтлаг маань амар эвгүй санагдмаар бид тоглоод дууссан бол хүмүүс тараа авчина. Бид нар чинь адилхан нэг уран бүтээлч хүмүүс болохоор бас санаа зовно, өмнөөс нь бас зовлонгийн мэдрэн тэгж яваад шат шатаар ингээл нэр маань дээшлээл цагууд маань улам ингээл
өдөр байсан бол өдөөс хойш орой гэж болоод сая 25 онд бас гайхалтай үйл явдал болсон. Бид нар одоо юу гэдэг Европын төвөр дээр одоо юу гэдэг дэлхийн алдартай Hellfest дээр бид хүмүүс бас хамгийн оргил цаг дээр гарч ирлээ. Тэнд нэг дор 120 мянган хүн цугцсан үед яг бид бүхэн өөрсдийнхөө нэг цагийн сетийг бүхэл бүтэн тоглолтоо хийлээ. Энэ бол бас маш том гайхалтай түүхэн үйл явдал болсон. Юу гэдэг онцгой гэж ярих зүйлсүүд маш олон боловч бас түрүү жилийн тэр бол маш том тесрэлт, маш том амжилт бид бүгдийг бас нэг хаана явж байгаа гэдгийг тодорхойлж идэг бас тийм одоо тохиолдол болсон тийм. Рейтинг маань харж байгаа юм л да. Одоо рок хамтлагийн хувьд энэ хэд маань энэ рокийнхоо хамтлагуудад хаана явж байгаа гэдгийг фестивал яг рейтинг тогтооод байдаг. Тэгээд хамгийн headline-ы яг өмнөх цаг дээр Muse хамтлагийн өмнө гарч ирсэн. Тэр бол маш их гоё мэдрэмж байсан. Тэгэхээр ер нь хамтлагуудын хувьд томоохон фестивалууд дээр гарахдаа одоо шин залуу хамтлагууд хамгийн ихэндээ жоохон халаалт маягаар гараад хамгийн суперүүд нь хойноо гардаг. Тэгэхээр манай хүү бол одоо хэдийнэ супер хамтлагуудын тоонд оржээ гэж. Тэгээ яг одоо 2018 оны 7 сард яг Bohemian Rhapsody буюу Queen хамтлагийн энэ үүх түүх одоо хамтлагийн бэрхшээл, уналт босолт бүх зүйлсийг гаргасан кино од болж исэн тийм ээ. Тэгээд яг дараа жил нь буюу одоо 18 оны 7 сараас ахуулаад бараг жил хагасын хугацаанд энэ билбордууд дээр томоохон чартууд дээр яг Queen хамтлагийн дуунуудыг үзэгчид иргэн сонсч исэн бол яг ийм хүчтэй урсгалтай байгаа цаг үед хүү хамтлаг Queen-и дээр бичигднэ гэдэг бол яхааргүй бүр түүхэн үйл явдал юм аа. Гэхдээ энийг бол одоо магад зарим монголчууд манаас тухайн цаг үед ийм одоо тодор ч юм уу ийм сайн бас учрыг нь ойлгож сонсоогүй хүлээж аваагүй болов гэж бодож байна. Тэгээ одоо бид нар ингээд эргээ харахад хүү хамтлаг ямар том түүхийн хуудсыг бичсэн бэ, эхлүүлсэн бэ, ямар том одоо хөгжмийн урсгалыг бид бүтээгээд өнөөдөр өөрсдөө овоглоод эзэмшээд явж байгаа юм байна. Тэгээл илүү бахархалтайгаар ойлгож байна да. Тэгж байх уу. Үнэн рок урсгал одоо дэлхийн одоо хард рок, метал рок, heavy metal гэдэг шиг тэр цаг үед тугаа хатгах чадхал юм бол энэ үрд хөгжмийн дэлхийн хөгжмийн урсгалд Монголоос гаралтай үнэн рок урсгал. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг хүн хамтлаг ч юм уу үнэн рокийг мандуулах гэдэг юм биш. Монгол үндэстэн Монгол улсаа үрд мандуулахын төлөө бидний хамгийн том зорилго байгаа. Австралийн Mitch Charlton хөгжмийн тоймчид Дэхүү хамтлагийн гэрэг нэртэй амтны цомгийн талаарх тоймыг уншиж илаа. Тэнд маш олон гоё одоо ишлүүд бас харагдсан. Тэгээ надад хамгийн таалагдсан нь Герман Рамштайн, Австралид AC/DC байгаа бол Монголд хүү хамтлаг байна. Жишээлбэл AC/DC бол ямар гайхамшигтай хамтлаг гэлээ тийм ээ. Дуун Холливуудын кинонууд дээр одоо ч гэсэн явж идэг шин томоохон кинонуудын одоо хөгжмөөр аль 20-30 жилийн өмнө бичигдсэн байдаг, 10 жилийн өмнө бичигдсэн байдаг дуунууд одоо ч ингээл хэрэглэгдээд шинээр дахин төрсэн мэт ингээл тоглогдчихийдэг. Тэгээд оддын дайнд хүүгийн бүтээл сонгогдлоо гэж бас нэг гоё мэдээ бидний чихэнд сонсогдчихсэн. Тэгээ энэ бол 19 оны бас үйл явдал байхаа мөн үү? 19 оны үйл явдал Star Wars Jedi-гийн Fallen Order дээр Дэхүү хамтлаг холбоотой болж насан туршдаа тэнд уран бүтээлээд хамгааллаа гэж энэ талаар яриач. Энэ бас их гоё үйл явдал байсан. Lucas Film-тэй хүү хамтлаг хамтрахаар болоод тэгээд яг энэ Star Wars-ын төсөл рүү одоо ингэ рок хамтлаг орж байгаа одоо анхны тохиолдол бас хүү хамтлаг орж таарсан. Тэгээд Jedi Fallen Order гэдэг тоглоомын одоо хөгжмийг гол саундтрек нь манайхаар эхэлдэг. Хамгийн эхлээл ингээл юугаар нисэл жижиг нислэгээ нисэл тийш нь очиод ингээл тоглоом руу ороход яг манай дуу ингээд манай дууг нэг нөхөр сонсцсонгоор эхэлдэг. Хөвчөндөө сонсож байгаа тийм. Тэгээд ер нь нэг дуу байгааг үлдээ дөрвөн дууны одоо юу гэсэн төсөл байсан. Тэгээд дөрвөн шин дуу бид нар ингээд өөр хэлээр болгоод тэгээд нэг Star Wars ч өөр ингэсэн хэлтэй одоо бүр ингээд бас ингээд бүр ингэсэн нэшнтэй тийм зүйл шүү дээ. Тийм учраас энэ unique тийм өөр зүйл баймар ингээд шинээр бүтээх хэрэгтэй. Энэ дэлхийд дээр нэг хэрэглэгдүү хэлээр дуулах хэрэгтэй гэхгүй юу? Тэгэхээр нь бид окей тгий бодож байгаад нөгөө тэнгэрийн хэл рүү орчуулад Монгол тэнгэрийн Монгол одоо эртний хэллэг буюу одоо бид нар ингээд тэр хэлийг одоо ингээд нэрлэхдээ бид нар тэнгэрийн хэл гэж нэрлэсэн. Вау. Тэгээд тэр одоо ингээд сурагара мусига ихана гэдэг чи одоо хараан дуугаа ингээд орчуулчих байгаа байхгүй. Илэрхий тэнгэрийн хэл рүү орчуулад тэгээд ингэж одоо орсон байна одоо бас маш гоё одоо ID санаа те одоо ингээд нэг өөр одоо ингээд бид уран бүтээлээ бас нэг шин төвшөнд олж харах тийм нэг мэдрэмж бидэрт байсан. Тэгээд
Угаасаа Star Wars-тай хамтарсан гэдэг маань угаасаа ингээд юу байсан? Анхны тохиолдол тэгээд тийм энэ 50 жилийн түүхэндээ үргэлж дандаа нэг сонгодог хөгжмүүдээ илэрхийлждэг. Симфоноор дандаа хөгжмүүдэд тоглодог. Тэгээд тэр төсөл маань үргэлжлээ Jedi Survivor гэдэг 2 дугаар одоо юун дээр нь цуврал дээр нь болохоор бас 3 дууга бид бүхэн бас оруулаад тэр төсөл маань энэ юу лээ Grammy хүртсэн. Тэр оролцсон төсөл маань. Одоо шилдэг тоглоомны шилдэг хөгжим гэдэг. Тэгэхээр бид бүгдийн оролцсон төсөл маань Grammy хүртсэн байгаа. Тэгэхээр яасан гоё юм бэ? Маш гоё. За удахгүй оддын видео тоглоомын дүрээр гарч иж бас магадгүй гэсэн. Бидний тэр Star Wars дахь ертөнцид бидний хүү хамтлаг Агасаар гэдэг нэртэй. Тийм хүү гэж бас нэрж байна. Энэ дэлхийд бас хэрэгэлдэг зүйл байхгүй гээд бас тэгээд хүүгийн нэрийг Агасаар гэдэг ингээд яц мэддэг. Одоо Spotify дээр Агасаар гэх юм бол манай одоо нөгөө Тэнгэрийн хэлээр дуулсан дөрвөн дуу маань Агасаар хамтлагийн дөрвөн дуу гэдээ гарч ирнэ. Жишээ нь сонирхолтой. Энэ зүйл маань биднэрт хүртэл маш гоё байдаг сонирхолтой. Сая бас гайхалтай болсон тохиолдол бол Predator гэдэг алдартай кино байгаа шүү дээ. Тэрэн дээр бас манай John Sult-ийг бас ингээд саундтрек юунда ашигласан байгаа. Гэх мэтлээ ингээд Hollywood-ийн бас энэ гайхалтай том төслүүдтэй одоо хамтарч ажиллаж байна. Netflix-ийн бас нэг төсөлтэй хамтарсан байгаа. Удахгүй бас ингээд хүмүүстээс хүрхээр нь яри тий. Retaliator гэж бас манай Level-ийн одоо хамтлагууд, Level байдаг хамтлагууд маань Жайгийн тогсон. Хамт тоглосон оролцсон нэг төсөл дээр манай Jacoby Shaddix-тай хамт дуулсан манай Wolf Totem маань тэр дууны саундтрек болоод. Тэгээд бас манай хамтлагаас нэг хүн тэр кинонд нь жүжиглэх хэрэгтэй байна гэдэг. Жүжигчнэр нь би тодроод. Кино нээлтэн дээр авцаад байв. Киноны нээлтэн дээр бас хийвсэндээр алхсан тий. Аимшиг Retaliator гэдэг кино. Аимшиг кино байгаа. Жайг аимшиг кино. Үнэхээр сайхан юм аа. Тэгээд бас хим бүхний яг одоо энэ олдох амьдралдаа эзэмшиж хүрч өөрийнхөө нэрний урд бас овглж одоо чадхааргүй ийм том амжилтанд хүү хамтлаг маань хүржээ. Тэгээ өнөөдөр бас энэ сайхан онцгой бэлгшээлтэй сайхан өдрөөр хүү хамтлагийнхаа дөрвөн гишүүнтэй энэ студид сууж байгаадаас их бахархаж байна. Тэгээд та нар маань одоо 10 жилийн дараа эргээд харахад нийгэмд одоо хүлээх үүрэг хариуцлагын хувьд бас их өөрчлөгдсөн болов уу гэж бодож байна. Ер нь цаашдаа хүү хамтлаг дэлхийд дахинд юуг өгнө гэж ер нь зорж байна вэ? Дараагийн 10 жилийн төлөвлөгөө гэдэг ч юм уу, ер нь нэг стратегийн юм бодлогын хувьд продюсертайгаа ер нь юуг ярилцдаг юм бол задлж болох бол 10 жилийн ойдоо зориулаад бид бүхэн 3 дугаар альбомоо одоо зарлж байгаа энэ жил. Тэгэхээр 3 дугаар альбомын үндсэн философи санаа болохоор хүн өөрөө байх, хүн өөртөө итгэх, дотоод ертөнцөө энэ дэлхий дээр цор ганц гэдгээ бас мэдэрч өөртөө итгэх, итгэл тэр бүх одоо юу гэдэг юм эрчмийг өгөх тийм одоо уран бүтээлүүдийг төөрөж энэ 3 дугаар альбом одоо хийсэн байгаа. Тэгээд Тэнгэр газрын завсар хүн гэдэг нэртэй альбом гарч байгаа. Тэгээд энэ одоо альбомд бол маш одоо хүчтэйгээр шүүмжсэн дуунууд ч байгаа. Мэдээж одоо юу гэдэг хүн бас ингээд нөгөө хинээс гаралтай юунаас үүсэлтэй вэ гэдэг шиг бид бүхэн бас аавын тухай гайхалтай уран бүтээл төрөвсөн юу гэдэг магадгүй хүний ингээд шунал хүний хаа хөрөгдөг ч юм уу маш ингээд эсрэг тесрэг мөртлөө нийтдээ ерөөсөн хүн өөрөө бай хүн одоо хүний үгээр бүү бай те одоо юу гэдэг хүний үгээр очиод мод хайраач юм уу ингээд муу зүйлсүүдийг бити хийгээч ухаантай байгаач ихтлгийг хайрлаач үр хөвгтүүдэд бодооч гэдэг шиг маш олон зүйлсүүдийг төлөвлөж энэ цомгоо гаргасан байгаа. Тэгэхээр хүн ер нь одоо юу гэдэг бид бүгдийн яг энэ дуу хөгжмөөрөө дамжуулж хэлэх гээд байгаа гол одоо зүйлсүүд ерөөсөө энэ хүн өөрөө байж өөртөө итгэж тэр дотоод сүнс дотоод баатарлаг зүйлсээс сэрээж нийгэмд чи хинч одоо чамайг нийгэм хинч гэж хүлээж авчиж болно. Гэхдээ чи бол энэ дэлхий дээр ирсэн цорын ганц гайхалтай ертөнц тэрийгэ мэдрэх тэр зүйлсийг хүчийг бидний дуу хөгжмөөс авч хүчийг олоорой гэсэн л үндсэн зүйл байгаа. Тэгэхээр энэ үзэл баримтлал маань улам лавширч улам л хүчтэйгээр дуу уран бүтээлээр хүрэх болно. Эх орондоо ямар ажлуудыг хийхээр төлөвлөв болон улсад дэлхийн хэмжээнд бас юу хийхээр төлөвлөж байна вэ? За энэ жил өсөр их ажлын жил, нөр их ажлын жил. Маш сайхан төрүүдтэй түүхэн 10 жилийн ойтой. За мэдээж одоо
10 жилийн гэдэг бол одоо хамтлагийн хувьд бол бас нэг сайхан тоглолт хийх тийм монголчуудад зориулсан сайхан тоглолт хийх гэж төлөвлөж ярьж байна. Тэгээд тэрүүгээр дамжуулаад бас Монголд ирэх зочд тийм хүмүүсийг одоо жуулчдыг татъя одоо би түүхний бас дөрөв та асуусан одоо өөрийг хариуцлага Монгол улстай оруулж байгаа хувь нэмэр одоо бас ямар вэ гэж. Яг одоо ингээд түүр зам дээр яваад өдөр тутам бид ингээд гадаадын фэнүүдэд Монгол улс гэдэг зүйлийг сурталчлаад тийм тэгээд ингээд Монгол үг соёл бүх зүйлийг ингээд яриад сурчлаа явж байгаа хүмүүсийн хувьд за яста танаа хамтлагийг үзээд ёстой Монгол явмаар санагдлаа би яг Монголд очино гэдэг ингээд хэлж байгаа хүмүүс маш их байдаг. А нөгөө талаас энд Монголд одоо ингээд наадам дээрээс хүмүүс ингээд сурвалжлага авч ирсэн л да. Яагаад Монголд ирэх болсон бэ гэдээс би хүн амтлагын дууг сонсоод Монголд ирэх одоо ингээд хүсэл төрөө тэгээд би ингээд бүх аяллуудаа ингээд цуцлаад хүртэл Монголд ирлээ гэдэг ярьж байгаа ингээд үзэж фэнийг ингээд хараад бас тэрнээс бид нар бас амар ирч хүч авдаг. Тэгээд магадгүй ингээд Монголдо одоо бид нар хийж байгаа сайн зүйл маань энэ одоо аялал жуулчлалд нөлөөлж байгаа нөлөөлөл бас байна уу гэж харж байна. Өнгөрсөн жил чинь бас түүхэндээ байгаагүй 800 мянган жуулчин Монголд ирсэн жил байсан байна. Энэ жилийг бас нэг сая 100 200-аар төсөөлж байгаа юм шиг байна. А энэ бол өөрөө бас ингээд энэ аялал жуулчлалыг дагаад Монголд орж ирж байгаа маш том одоо хөрөнгө оруулалт. Тэгээд бас бидний бас хийж байгаа энэ нөгөө соёл урлагийн одоо амбассадор бид нар чинь элч уран бүтээлчд гэдэг утгаараа Монгол орны өдөр болгон л одоо явж байгаа газар бүртэл одоо сурчлаад явж байгаа. Тэгээ энэ юм бас нэг ач буй энд бас харагдж гинүү да гэж хардаг. Тэгээд тэрүүгээрээ бас ингээд энэ тоог сонсоод энэ аялал жуулчлалын бас ингээд ирж байгаа хүмүүсийн тоог ингээд нэмэгдэж байгаад бид нар бас маш их баяртай байдаг. Монгол улсынхаа соёлын элчийнхээ үүргийг гүйцэтгэж байгаа. Соёлын элчийнхээ үүргийг өдөр болгонд гүйцэтгээд. Тэгэхээр яг энэтэй холбоотой нэг бас онцгой зүйлийг асуумаар байна. Хүн хамтлаг маань дэлхийн хэдэн оронд хичнээн стадионд нийтдээ хэд орчим үзэгчдэд хүрсэн байна вэ? Надад байгаа тоо бол одоо 400 гаруй төр тоглолт концертуудаар явсан гэж байна. Гэхдээ та нарт маань байгаа тоо юу хэд юм болоо? Бид яг нэг тоолж үзсэн юм а. Гэхдээ тэгэл тоог алдчихад байлээ л дээ. Яг ингээл бүгднгийн ухаж ингээд явахгүй бол яг өнөө төсөөлөл нэг 400-аад шоу давтагдсан тоогоор нэг 70 гаруй орноор тэгээд өөрсдийн одоо headline буюу өөрсдийн тоглолт болон дэлхийн алдартай одоо фестивалууд мөн одоо дэлхийн алдартай хамтлагуудтай бас хамт түүрүүд хийсэн байна. Алдарт одоо домогт Iron Maiden-тэй бид бүхэн бас 2024 онд Хойд Америкийн түүрийг бас 2 сарын гаруй хугацаатай хийсэн. Тэгээд тэр одоо Америкийн Хойд Америкийн хамгийн л том одоо арена том залуудаар гэж тоглож исэн. Маш том дуршлаг, маш том гоё урам зориг авсан. Тэгээд эргээгээд бас энэ жил 10 жил тохиож явахдаа бас зэрэгцээд бид бүхэн бас 7 сарын 11-нд Англид бас Iron Maiden хамтлаг нь өөрсдийнхөө их нутагта гайхалтай том тоглолт зохион байгуулалтаа хүүг өрсөн байгаа. Вау, ямар гоё юм бэ. Тэгээд очиж тоглох маш том тоглолт байна. Дээрснээс намар бид бүхэн маш одоо том одоо түүхэн бас үйл болох гэж байна. Алдарт Rob Zombie, мөн Marilyn Manson-ы хамтарсан төвд бас хүүг бас өрсөн байна. Тэгэхээр гэх мэтчлэн дэлхийн алдартай энэ домог бас уран бүтээлчтэй нэг тайзан дээр ингэж мөр зэрэгцэж уран бүтээлээ хүмүүстэй тэр одоо дүүгийн сая фэнүүд нь ингэж хүргэнэ гэдэг бол бас энэ маш том Монгол улсын өв соёлын сурчлагаа гэж харж байгаа. Дэлхийн рок хөгжмийн бүр хамгийн том төлөөллүүд нь шүү дээ тий. Одоо ерөөсө бүгд дурдглаа шүү дээ. Iron Maiden, Metallica гэл. Metallica хамтлагтай бол одоо цомгийн ажилтаа ярина тий. Blacklist-д тэрхүү Through the Never гэж орж исэн. Тэгээ энэ чинь хэдэн оны үйл явдал вэ? Энэ чинь бол 20 оны үйл явдал. Анх яг бид бүхэн Sad But True гэдэг дуугийн одоо хүннүү рокороо дахин одоо юу гэж илэрхийлж гаргасан байдаг. Тэгээд гитарын солыг нь одоо манай Игүш хуураараа яаж тоглодгийг бас гайхалтай харуулсан, уран чадварыг харуулсан бас сонин үйл явдал болж исэн л. Тэгсэн чинь Metallica өөрсдөө ингээ өөрсдийнхөө пэйж хуудсан дээр Sad But Who гэсэн бидрийг таглаад тэгээд ерөнхийдөө connection тэгж эхэлсэн. Тэгээд та бүхнийг бас алдарт нөгөө нэг Black альбомын 30 жилийн ойд зориулсан Blacklist-д өрья гэхээр бид бүгд нөгөө Sad But True-гээр л орох юм байна гэж бодцсон байж байхгүй. Тэгээд тэгсэн чинь Sad But True болохоор 7-8 нөгөө Enter Sandman-ыг баг 10-аад гээл тэгээд Nothing Else Matters-ыг одоо хийдэж байдیں۔ Ингээд маш олон уран бүтээлч тэр цомогт нийт 52 уран бүтээлч оролцсон байдیں۔ Тэгээд өөрсдийнхөө сонгосон дуунуудаа одоо маш алдартай одоо Slipknot-ийн дуучин гэх мэтчлэн ингээд маш олон алдартай хүмүүс дуусан. Тэгээд тэр дуунд Through the Never ерөөсө 2хан хөлбөр байдаг байхгүй. Тэр цомогт 7 пянз байгаа шүү дээ. Нэг нь нэг эмгтэй уран бүтээлж байгаа, нэг нь одоо манай хүүгийн амлагийн тийм хөлбөр байгаа. Тэгэхээр тэрэн дээр бас маш гайхалтай нөгөө Kirk өөрөө зохиосон тийм одоо гитарчин хүний зохиосон
гайхалтай тийм шийдлүүдтэй тийм сонин дуу л да. Бид бүхэнд бас гоё чаленж болсон бас хүч сорьсон дуу байгаа. Тэгээ тэр маш гайхалтай хэлбэр болсон тийм аа. Манай Инкуш бас тэр гитарын солог яаж морин өөрөөр тоглохыг бас харуулсан гайхалтай бас илэрхийлэмж бас тийм. Көрк бас өөрөө ярьсан шүү дээ. Өөрөө ярьсан тийм. Бидний талаар энэ хүүгээд Монголын heavy metal одоо энэ урлагт маш сонин юм хамтлаг гарч ирж байгаа. Тэгээд тэр морин өөр хөгжмөөрөө одоо бас ингээд соолыг тоглохдоо бас маш сонин солон техникүүд гарч ирлээ гэдэг. Тий. Тэгээд Дашках бас хаяа явуулт нөгөө Таштанда том хүмүүстэй ажиллах юм доо. Металкагийн хөгжим, Таштандгийн үг гээл те. Чингис хааны үг, Таштандгийн үг гээл те. Чингис Дашкахын үг гээл. Бичлэн зүгээр бид ахыгаас явуулаад яг ярьж ирсэн тэр үз. Дэлхийн томчууд гэдэг ингэснээс монголчууд Элтон Джонны талаар маш сайн мэднэ. Одоо омогт дуучин шүү дээ. Ер нь одоо 200-ыг дамнаж уран бүтээл нь бүр тасралтгүй мөн чартууд дээр маш амжилттай явж ин. Дээрээс нь тухайн цаг үеийнхаа залуу бөгөөд бас топ уран бүтээлчдтэй хамтраад цаг үеэ маш сайн мэдэрдэг ийм уран бүтээлч. Тэгэхээр pop rock урсгал дотроо бас бараг амьд түүхийн гэрчгээд хэлж болохоор бас ийм уран бүтээлч. Энэ уран бүтээлч маань өөрийнхөө Rocket Hour хөгжмийн нэвтрүүлгээрээ дамжуулан хүү хамтлагийг маань бас их онцгойлон ингээд ярьсан гоё үйл явдал болсон байна. Тэгээд энэ яг хөгжмийн нэвтрүүлэг дээрээ үнэхээр гайхалтай бүр ойрд ийм гоё хөгжим сонсоогүй байна гэж ярьсан байсан. Та хэд маань ер нь одоо дэлхийн томчууд хүү хамтлагийг онцлож ярих та нарын маань талаар юм онцгой мэдээллүүдийг дэлхийд дахинд өөрсдийн суугаараа түгээхэд ер нь ямар мэдрэмж авдаг вэ? Анх бол цочирддаг байсан гэл түрүүн хэлжсэн. Одоо бол ер нь харьцангуй тассан нь. Манай ч алдартай фэнүүд бас ихтэй штэ. За манай Sir Elton John байна. Тэр хүн бас нэг гоё үг хэлсэн байдаг хүү хамтлагийн талаар. Одоо зөвхөн одоо ингээд өөрийнхөө одоо тэр энэ суугаараа манай хөгжмийг одоо өөрийнхөө фэнүүдэд шеэрлэнэ. За би чинь сүүлийн үед ийм хөгжим сонсож байна. Эдний хөгжим гоё шүү. Та нар сонсоорой гэсэн маягаар те ингээд фэнүүдтэй шеэрлдэг хөгжим хүүгийн хөгжим байдаг те. Тэгээд манайр өөрөө бас ингээд бидний талаар ингээд үйл цэгнэлж хэлэхтэй. За би Elton John гэдэг хүн бол энэ рок хөгжмийг нэг шат ахиулсан. Тийм учраас ингээд Английн хатан хаануудад суурьцол болгосон. За тэрнээс хойш бол үнэхээр хөдөлгөөнд ороогүй байсан. За хүү дахин нэг шат одоо ингээд ахиулсан шүү гэж хэлсэн тэр тодтгол бол маш гоё ирч хүч өгсөн, маш гоё одоо үнэл цэгнэлт гэж боддог. Тэгээд бидний одоо бас нэг алдартай фэн бол манай Dwayne Johnson, Rock байна. Тийм, Rock тийм. Бидний хөгжмийг бол одоо нөгөө Jim хийхдээ бол байнгын листэнд нь одоо ингээд тэргүүг нэнд нь явдаг. Дээрээс нь нөгөө киноныхоо Black Adam-ийнхаа одоо ингээд яг дүрлүү ингээд ороод ингээд бичлэгэнд орохгүй гэж та манай хөгжмөдөө ингээд хурцлж үлдээ тийм. Чанс үлдээж байгаа. Тэгэхээр одоо алдартай фэнүүд байна. Whoopi Goldberg. Тийм, Whoopi Goldberg. Бидний нөгөө баг багт Ghost Cannon-ы нөгөө Гэлмаа мэлмаа одоо тэгээд нөгөө тэгэл хүчлээ дүр тоглолтыг бас үзсэн маа. Тэгэл гих мэтчлэн одоо алдартай хүмүүс бол байгаа. Тэгээд мөн бидний чанс үлдээ бол одоо дэлхийн байкруудын баг сүлд дуу юм шиг байна лээ. Тэгээд нөгөө Minds MC гэж одоо тэр Америк Мексикийн моточтын аж амьдрал байдлыг харуулсан нэг олон анги цуврал өгдөө. Тэгээд тэр тэдний жүжигчид бас тэр киног нь үзчихэд байжсэн. Тэр чи хаана нэлээдээ тоглосон жүжигчид нь ирсэн. Тэгээ ирээд танаа энэ дуу кино зураг авалтын гол дуу одоо бүх цаг үед байнгын энэ дуу гэж сонсч ирсэн. Энэ дуу чинь бол байкруудын сүлд дуу шүү гэж хэлжсэн. Тэгээ одоо бас бид бүгд бол бас одоо гадна дотны байкруудтай бас их ойр өөрсдөө ч гэсэн төмөр хөлгөлдөг тийм хүмүүс. Манай энэ хүүшийн шүтдэг хамтлагийн дуу чинь өөрийнх нь фэн болсон бидий. Яасан гоё юм бэ за. Энийг тодруулж яриач. Нуруунд дээр нэг Lamb of God гэдэг шивэстэй байхгүй. Тэгээ одоо тэр хамтлагийн дуу одоо тэр хамтлагийг одоо шүтдэг шүтэн бишрэх чинь манай энэ хүүш. Нөгөө клипэн дээр шивэс нэг гардаг байхгүй. Тэгээд юу тэр хамтлагийн нэр 3 гараа гэтсэн энэ дээр Lamb of God гэдэг. Тэгсэн Рендигийн дүүн энэ танаа хамтлаг уу эсвэл ийм христийн шашинтан хүмүүс болов гэсэн гэдгийгсэн. Тэгээд нөхөр ирээд бид чинь нэг өглөөс ирээд 19 рүү орохгүй бол нойрмог байжсэн. Рендитэй адилхан ирж байна.
Тэгээд энэ адилхан нөхрөө гэж очичаа гэжсэн чинь арайч биш байлгүй дээ гэж бодсон. Тэгсэн чинь яг бид хэдийн нөгөө заал руу орох гэж шиг юм. Тэгээд араас нь мөн байн зураг авах бол явэрэг манайд сандраа гарсан чинь манусыг хайгаа ирж ирсэн байл. Яасан гоё юм бэ? Тэгсэн танаа хамтлагийг ингээд сонсдог барьдаг гэж хэлжсэн. Тэгэл бид бүхэнтэй чинь орой тоглолт хүртэл цуг байгаад л оройн өрөөнд мань ороод ирсэн. Тий, оройн нь бас тоглолт маргааш нь тоглолттой нисэн гээд тэгээ явж исэн. Тэгээ бас гоё юм билээ. Нөгөө хүндэлж биширж явсан хүнтэйгээ тав үгсэлээд ойрхон ингээд сон гэдэгч бас Пантератаас нэг тайлан дээр гарч үзлээ тий. Louder Than Life гэдэг фестивал дээр эхний удаа 2 удаа оролцсон бай. Эхний удаа оролцоход бид бүхэн тоглоод 2 амлаг одоо гараад тэгээд Metallica headline хийжсэн. Тэгээд яг тэрний дараа жил нь болохоор бид бүхэн тоглоод нэг хамтлаг тоглоод Pantera тоглосон тий. Тэгээд яг Pantera ингээд тоглож байхдаа тайсны хажууд нэг дуугийн сонссон ингээд аймага бүгдээрээ ингээд enjoy хийсэн байжсэн чи. Нөө нэг stage manager нэрэнгүүтлээ. Pantera та хэдийг одоо хүүг тайзан дээр гараад тэр хамт дуулъя. Нэг дуу хамт дуулъя гинэ гэх. Юу яах вэ гэх. Яа тий гараа гэх. Бүгдээрээс дөргөл гарсан. Тэгээд walk dog хамтдаа нэг тайзан дээр 2 ч удаа ийс тий. Сүүл Not Fest Австралийн Not Fest дээр Not Fest хамт төр хийсэн шүү дээ. Тэр бас Lamb of God, Pantera, Disturbed, Hellstorm. Тэгээ манай нөгөө тэд чинь угаасаа тэр одоо манай салбартаа бол угаасаа л жанжид шүтдэг одоо сонсдог алдартай хамтлагууд тэгэл тэдэртээ яг нэг нислэгээр явцгаагаал бүгд яг нэг дүрийг 5 6 тоглолтыг хамт 5 6 том одоо фестивалд хамт тоглоол ингэнгүү чинь бүгд амар гоё найз нөхдөд гоё анхан дүүс болцгоогаал үнэхээр гоё юм билээ тэгээд Темкагаас асуумаар байна. Одоо анх хамтлаг бүрэлдэж яхад товшуур хөгжимчин байхгүй гэдэг үг чихний хажуугаар яваал гэсэн. Тэгэл өөрөө хөгжмийн продюсерээс хүн товшуур хөгжимчин болно гэж юу н бодоогүй байсан баг тийм ээ. Гэтэл өнөөдөр ингээ хүү хамтлагийнхаа алдрын замд хамтдаа эхнээс нь ингээд бүх зүйлийг босголцоод ингээд явж байгаагийн хувьд юу н энэ бүх болж байгаа үйл явдлыг юу гэж боддог вэ? Тэгээд ерөнхийдөө бол нэг хоёр төрлийн амьдрал үзээд явдсан шүү бид нэр ер нь. Нэг бол одоо Монголдоо тэ яг студид дээр бичлэгээ. Нэг бол тэнд Америкт ч юм уу Европ túрийг явж хахад зөвхөн аппликейшны одоо энэ цагийн хуваараар амьдрын тэ хариуцлага маш өндөр хариуцлага донд амьдрын. Тэгэхээр их сонирхолтой бас. Монголдоо одоо ингээд дуугаа бичээд ингээд ер нь ингээд жил өнгөрөх тусам одоо энэ өв соёлын аваа түүх одоо өв дээцийн одоо энэ гур ухааныг одоо улам илүү ингээ ойлгож хөгжмөдөө илүү шингэх хичээдэг тий. Тэгээд ер нь яг одоо товшуур хөгжим гэж яг юу байдгийг яг ер нь зохисл мэдэх болохоос гартаа барьж баг үзээгүйсэн үйл тий. Гэтэ яг ер нь бол 1-2 дууны товшуурыг нь яг арьсан товшуураар тоглоод үзсэн байсан. Тэгээд одоо бол одоо бидний бол одоо үндэсний хөгжим бол илүү гоё хөгжөөд дуурал тал дээрээсээ педал тайзан дээр одоо илүү олон төрлийн дуурал гарах боломжтой болгоцсон. Тэгэхээр одоо энэ 10 жилийн хугацаанд бол асар их хөгжиж явж байна гэж харж байна. Тэгээ нөгөө яриандаа болоод нөгөө түүний асуултаас үлдээсэн юм шүү дээ. Манай нөгөө эдтэй хизээ авчирсан бэ гээд манай нөгөө хөгжимчд одоо амьд хөгжмийн бүрэлдэхүүнтэйгээ соло гитар чинь хингэр бөмбөрчин гэл ингэж явна шүү дээ тий. Манай соло гитар чинь Жамбалд орж, аргил гитар чинь Ямдава, бөмбөрчин Одоер, хингэр хөгжимчин Үн мөх гэсэн бүрэлдэхүүн одоо бид бүхэн тайзан дээр 8 улаа гардаг хамтлаг. Тэгээд 18 онд бид бүхэн одоо клипүүдээ цацчаад ер нь одоо дэлхийн тур тоглолтууд маань жилийн өмнөөс одоо төлөвлөж эхэлдэг учраас 19 оны фестивалууд тэр том headline тоглолтууд 3 сарын Америкийн тур ер нь зоогдож эхэлсэн. Тэгэхээр хамтлагийн одоо юу гэдэг бүрэлдэхүүнийг бүрэлдүүлэх бас нэг том ажил эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө лейбл ч юм уу менежментийн зүгээс тухайн үед болохоор гадны хөгжимчдийг одоо юу гэдэг ажилуулад тэгэхээр та бүгдийг ингээд уран бүтээл хийгээ яваа гэхэд манай хамтлагийн одоо продюсер Дашка ах маань бид бүгд бас хоорондоо ярилцаад Монгол залуучуудтай хамтдаа энэ Монгол өв соёлоод өгөөж Монгол одоо юу гэдэг артыг бий болгож бүгдээрээ одоо хүчин зүтгэцгээе гэж ярилцсны үндсэн дээр энэ бас залуучуудаа зөвлөсөн. Тэгээ манай хамтлагийн залуучууд бүгдээрээ маш мундаг чадварлаг сэтгэлтэй зүтгэлтэй яагаад би ингэж ярьж байгаа гэхээр хэдэн мянган бээр хамтдаа 10 залуу одоо 8 залуу хэдэн мянган бээрийг өдөр тутам туулна гэдэг бол тийм бас амархан зүйл биш. Энэ бол маш том хариуцлага, маш том одоо нэр хүнд учраас энэ бүгд
дороо хичээ зүтгэж одоо ирдэг мундаг хичээртэй залуус. Тэгээ өдөртөл бид бүхэн зүгээр Монгол одоо хөдөө явах жишээлбэл одоо шөндөөл нэг арангаа эсвэл нэг завхан за бүр цаашлуул бүр ховд баян үлгий гэдэг шиг замыг туулдаг. Өдөр бүрийн тэр иржим тоглолтын иржим орой бүр эрчтэй хүчтэй байх хэвээр. Тэгэл хоол унд унтах, амрах бүх одоо зүйлсүүдээ ингэж зохицуулж энд хариуцлагыг бий болгож чадж байгаа бол одоо хамтлагийн ахын дүүс залуучуудаар би маш их бахархаж явдаг. Тэгээ энэ мундаг хүчрхийг одоо баг бүрэлдэхүүн байгаа учраас энэ одоо зүйлс маань маш гайхалтай явж ирлээ. Тэгээд энэ цаг үед бас гоё одоо Америкт байгаа бид бүгдийн бас менежментийнхаа хоёр мундаг залуусаа бас дурдмаар байна. Манай Төмөнчин Солонгоо гэдэг мундаг залуучууд байгаа. Америкт маш олон жил одоо боловсрол дээд боловсролоо бүх одоо зүйлс сурах зүйлсээ сураад эргээгээд одоо энэ Монгол үндэснээ мандуулах их үйлд өөрсдийнхөө хүчээ өргөж байгаа. Урд нь Facebook, дэлхийн алдартай одоо юу гэдэг нь тогтноомын одоо компани гэх мэтлэн маш олон одоо зүйлсүүд дээр том төслүүдээр ажиллаж исэн туршлагатай залуучууд байдаг. Тэгээд энэ залуучууд маань тэр зүйлсүүдээ орхиод хүн амтлагийнхаа Монгол улсынхаа төлөө ингэж хүчин зүтгэдэг бид бүхэн маш их одоо баярлалаа. Бид бүгдийн бүхий л одоо тоглолт, бүхий л зүйлсүүдийг ард минь зохицуулж идэгт маш их баярлж явж байгаа. Тэгэхээр маш олон хүний хүч хөдөлмөр байдаг. Тэгэхээр бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Хүн хамтлагийн менежментийг Батхүүгийн Тэмүүжин болон Батболдын Солон нарын үүсгэн байгуулсан WLVS Entertainment Walls юм байна. Walls гэж унших юм байна тий. Walls Chance. Тийм ээ. Тэгэхээр энийг хүн хамтлагтай холбож зориулж гисэн гэж ойлгох. Тэгэлгүй байх. Яасан гоё юм бэ тий. Одоо та хэд маань дэлхийн томоохон байгууллагуудтай гэрээ контрактууд хийж ин тэ за аялан тоглолт, дуу бичлэгийн студийн ажил, цомгийн ажил гэх мэтчлэн энэ болгоны ерөөсөө менежментийн бүх ажлыг энэ хоёр маань entertainment-аараа дамжуулаад хийдгээ гэж байна. Бидний одоо хамгийн дотны хүмүүс артист менежер тэгэл тоглолтуудын зохион байгуулалт энэ хамтлагийн одоо өнөөдрийн хийж байгаа ажил бүх зүйлийг одоо төлөвлөдөг бүх холбоосуудыг хийдэг. Өдөр тутмын хүмүүсийн бичсэн мэйлэнд хариу өгөн тэгэл ингээл бидний одоо амарч яхад тэр хоёр маань маш их ажиллаж идэг. Тэгэл одоо хүн амтлагийн ард бол маш олон компаниуд ажиллаж байгаа. Better Noise Music одоо энэ Hollywood-ийн rock metal төрөлдөө бол хамгийн томоохонд ордог лейблтэй бид бүхэн гэрээ байгуулад өдөө болтол ингээд хамтраад цомгоо гаргаад явж байгаа. Мөн WMA их гайхалтай агенттай бид бүхэн дэлхийн аялан тоглолтуудаа зохион байгуулж байна. AGI гэж Америкийн компанитай хамтарч байна. Мөн publishing компаниуд байна. Merchandising, World Merchandise одоо компаниуд байна. Global гэх мэтлэн одоо энэ маш одоо дэлхийн алдартай юм том групп компаниуд бид бүгдийн ард байдаг учраас энэ ажлууд маань одоо менежментийнхаа холбоос зөв чиглэлийнхаа дагуу явж хүчин зүтгэж ирж өнөөдөр хүрч байна тий. Нүсэр баг ажиллаж байна. маш том хамтлагийн ажиллагаа байдаг. Нүрэндээ нэг хэдэн залуус харагдаад байвч одоо ард нь бол маш олон хүний хүч хөдөлмөр явж байна. 2026 онд хүн хамтлагийн 10 жилийн болж байгаа. Яг энэ онцгой цаг мөчид Монголдо тоглолт хийхээр та хэд маань төлөвлөж байгаа гэж сонслоо. Энэ тоглолтын талаар яриач мөн дэлхийд даяар суурьшсан монголчууд маань хаана очиж хүн хамтлагаа үзэх боломжтой бай. Ямар ч байсан дэлхийн алдарт Iron Maiden хамтлагтай Англид тоглох юм байна гэж бодлоо. Тэгээд 26 оны ер нь тоглолтын хувааруудыг бас бидэнд хэлж өгөөч. Тоглолтын хуваар маань их сонирхолтой хойноосоо зарлагдаад байна энэ жил. За 8 сараас 9 сарын одоо Америкийн тур маань Rob Zombie, Marilyn Manson, The Who нөгөөх нь бас нэг хамтлаг. Нэг хамтлаг ингээд дөрвөн хамтлагийн хамтарсан тоглолт маань сая зарлагдлаа. Тэгээд тэрнээс наашаа ингээд зарлагдах юм шиг байна. Одоогийн мэдгэж байгаагаар бол 8 сарын 20-оос 9 сарын 20 хүртэл тэр түр хамтдаа явна. За тэгээд тэрний наадалд яг наадмын өдрөө Iron Maiden-тэйгээ Англид тоглох нь байна. Тэгэл одоо ойн тоглолт. Тэгээд наашаа 5 сард өдөр хаана явах вэ? 5 сард бид Мосхойд Америкийн одоо түр бас алдарт апокалиптик хамтлагтай хамт тоглох. Тэр апокалиптик хамтлагаа урьж байгаа бид бүхэн бас. За. Тэгэхээр домог болсон тийм гайхалтай бас одоо артистуудаа бас тоглолтондоо өрнөд бол бид бүгдийн хувьд бол маш том нэр хүнд. Тэгээд ерөнхийдөө бас Европын төрөгийг бас төлөвлөж байгаа. Гэх мэтлэн энэ жил бол маш завгүй жил хажуугаар нуран бүтээлүүдээ шин цомгоонэ гэх мэтлэн ингэж маш завгүй жил болж байна. Монгол дахь тоглолтын талаар мэдээлэл өгөөч. Монголчууд маань бас 10 жилийн тоглолтыг тэсэн яадаг хүлээж байгаа болов уу? Яаж төлөвлөж байна? Хугацааны хувьд ер нь хэдийгээр байх боломжтой байна. Магадгүй бас гаднаас ирэх
фэнүүд нь монголчууд, гадны жуулчд гэдээ бас яг энэ мэдээллийг бас онцгойлон сонсох хүсэж байгаа болов уу? Ерөнхийдөө яг нөгөө 5-6 сард одоо төр байгаа ч гэсэн бас магадгүй зуны дэлгэр цаг учраас 6 сарда багтаагаад хийхийг зорж гин. Тэгээд манай бас одоо төв цэнгэлтгэд бүгдээрээ бас хийхийг бас зорж ярилцж байгаа. Тэгэхээр тухайн үед бас нөгөө одоо яг өдөр нь тодорхойгүй учраас бас одоо яг харахад арай эрт байна. Гэхдээ ер нь төлөвлөгөөний хувьд бол тийм байгаа. Тэгээд мэдээж одоо юу гэдэг юм Монгол үндэстэн Монгол ахын дүүс мань бид бүгдийг тойроод амьдарч байна те. Мөн одоо юу гэдэг Америк, Европ одоо бид бүгдийг сонсдог бүхий л улс орнуудаас одоо хүн амтлынхаа 10 жилийн ойд зориулж бас фэнүүд маань ирнэ гэдгээ бас илэрхийлсэн маш олон мессежүүд ирж байгаа. Гэх мэтчлэн ингээд их баяр цэнгэл наадам болох юм шиг шинжтэй л аягүй сэтгэл догтлон хүлээж байна. 26 он тэгвэл бас л одоо тасралтгүй араасаа тоглолтууд үргэлжилсэн ийм л завгүй жил болох нэ гэж ойлгож байна. Тэгээд энэ жилийн хувьд одоо цагаан сарын баярыг бас манай хэд яаж тэмдэглэх гэж байна. Жил бүр цагаан сарыг ер нь Монголдо яг тэмдэглэдэг үү? Дээл хувцсандаа бас хэр их ач холбогдол өгдөг вэ? Яагаад тэгэхээр Монгол соёлыг бас та бүхнээр дамжуулж одоо үнэлж дүгнэж харж тухайн жилийн бас өнгө одоо тийм ээ сайхан зүйлийг авч байгаа учраас энэ талаар бас сонирхолтой юу? За тэгэл бид бүхэн бол ерөнхий одоо сүүлийн хэдэн жил бас Монголдо цагаан сараар байна. Тэгээд монголчуудын одоо хамгийн том баяруудын нэг шүү дээ. Ураг төрлөө мэдэж хатуу содонтойгоо одоо бол хүмүүс бол баг жилдээ нэг хатуу содонтойгоо энэ баяраар уулздаг байх гэж бодож байна. Тэгээд энэ бол хамгийн хүндтэй гоё баяр. Тэгээ энэ баярыг бол одоо багтаа бол хүсэн хүлээж өндөр настан одоо юу гэдэг авга тал, нагц тал, хатуу төрөл төрөсөд одоо тэр бүгдтэйгээ уулздаг хамгийн гоё баяр. Тэгээ ерөнхий одоо миний хувьд бол Баян онгорын хүн. Тэгээд нутг руугаа одоо оройдоо гардыг юм гэсэн бодолтой байгаа. Тий. Манай гурав яаж хийлэх гэж байна? Тэгээд бага наснаас л яг л энэ сар шинийн баяр гэдэг бол өмнөр амттай дээл гоё л тэгээд бүх зүйлээрээ ингээд маш excited хүлээлттэй маш гоё баяр байдаг. Тэгээд одоо хэрн тэр хэвээрээ. Тэгээд одоо шалуухан л харж одоо битүүлмээр байдаг гэхгүй. Тэгээд айл одоо ингээд өнөөдөр тийм энэ оныхоо отхон өдрийг тэгээд битүүлгийнхаа идэ цагаа шүүс одоо тэгээд бүх юмаа бэлтцгээгээл маргаашийн өдрийг маш сайн одоо гоёор төсөөлөө те. Тэгээ бас битүүнд бас хийж амжуулдаг маш их ажлууд байдаг штэ. Одоо юу гэдэг энэ оныхоо бүх одоо ингээд алдаа оноог сайхан сэтгэлдээ бодоод тэгээд гэр орноо сайхан гоё бэлдээд идэж үсээ засаад те. Сайхан дээл хувцас өмсөө. Идэж үсээ бэлдээ. Тий, тэгээд одоо ингээд яг цагт хийх ажлууд байдаг те. Ингээд одоо гурван татхан дээр гурван хүмүүс тавьдаг ч гэдэг юм те. Зул хүжээ барьдаг, тав гэдэгээ засдаг гэдэг. Одоо ингээд бүх зүйл чи яг ингээд цагийн хуваарийн дагуу явдаг юм нарийн өдөр тийм учраас одоо бүхэл айл өнөөдөр бас сайхан сар шиндээ бэлдээд одоо битүүлгээ одоо бэлдээд сайхан байж байгаа хэрэг. Тэгээд ирэх одоо гал морин жилдээ одоо сайхан ухтаараа, сайхан шинэлцгээгээрэй гэж бас хэлмээр байна. Тэгээд сайхан битүүлээрээ бид бүхэн бас ингээд энэ үндэсний баяруудаараа бас Монголдо байх дуртай. Угаасаа ингээд наадмаараа цагаан сараар байчихаар тэгэл бас утгатай байдаг. Тэгэл тэр жилийнхаа өнгийг тэгэл гэр орныхоо одоо тэгэл дээл хувцас бүх зүйлээрээ л бас нэг илэрхийлээд нэг сайхан баярлж хамсан ингээд хичээдэг. Тэгэл энэ дээл хувцснууд одоо ингээд бас янз янзаараа байна бас тэгэл бүхэл цаг үеийг илэрхийлсэн. Тэгээ эдрийгээ бас ингэж өмсөж зүүж бас ингэж энүүгээрээ бас давхар ингээд Монгол одоо эдүлгийн соёл, хувцсны маань соёл ямар юм те. Хүндээ яаж гоё суусан, ямар гоё юм эвтэйхэн байдیں۔ Энэ жил та ажигласан мэт нөгөө тайзан дээр бид бүхэн ярьж байгаад эцсийн мөчид яг Монголд хэлтэйгээ. Яг ижүүрэн Монгол хувцастай гар идүүлээ бүр ингээд өстэй мал газалгаатгаа тий. Дахмахтай гарч ирсэн шүү дээ тий. Өвөл юм чинь яа тий. Тэгээд магадгүй ингээд бас нэг бидний дуу хөгжмөнтэй нийлээд бидний хувцас ингээд жинхэнэ одоо ингээд тэнгэрээс бууж исэн хүч шиг харагдах байх гэсэн яг л бас тэгээ санагцсан. Яг цэгээ олох шиг болсон. Тэгээд жишээ нь ингээд бидний ингэж маш гоё сүр жавхлантай харагдуулдаг юм сайхан хувцас хэрэглэлтэй. Энэ үгээрээ одоо ингэж бас эдэлж хэрглэж чаддаг, энүүгээрээ баярлж багтаж чаддаг ард түмэн юм да тий бид нар. Сүүлийн жилүүдэд бас дээл хувцаа хүндэтгэн өмсөх соёл илүү сайн дэлгэрж байгаа юм болов. Энэ соёлыг түгээн дэлгэрүүлэхэд та хэд маань бас их хүнтэй хувь нэмрээ орууллаа гэж харж байна. Тэгээд дээлний өнгө хувцас одоо хэн дээр ч юм уу ямар нэгэн бэлэгдлийг
их анхаарч сонгодог уу? Дизайнертайгаа юу нь яаж ярилцаж, яаж хийлэгдэг вэ? Ерөнхийдөө бол яг хоо одоо юу гэдэг бид нар чинь хүннүр рок гэд маш эртний одоо цаг үе рүүгээ бас судлах шаардлага гарсан. Тэр үед бас манай Хуйг гэд Монголын бас мундаг брэнд байгаа. Манай Алтан Хуйгийн үсгсэн. Тэгээд Хуйг брэндийн залуус маань бас хүн амттай хамтарч анхны бас гоё юм эртний дээлүүдийг судалгаанаас үндэслэн дээлүүдийг ингэж гаргаж иж өнөөдөр нь бас ингэж өмсөж хийгэж эдэлж ил байна л да. Тэгэхээр хүн нөөч бай, кеданч бай, их монголч бай, ер нь 18 дугаар 100, 20 дугаар зууны ихэнч бай. Бүхий л цаг үеийн дээл хувцаа бид бүхэн хүндэтгэн Монгол үндэстнийхээ хувцас гэж хэрэгжилж явах хэрэгтэй. Энэ нь манж, энэ нь Монгол, энэ нь биш гэж юусоо болохгүй яагаад гэвэл бүх цаг үед монголчууд амьдарч ирсэн, өмс эдэлж ирсэн тухайн цаг үеийн нөхцөл нийгмийн байдлаас шалтгаалж хувьсан өөрчлөлт шинжлэгдэж ирж ирсэн. Тэр болгон хөгжлийг бид бүхэн хүлээн зөвшөөрч өөрсдийг ингэж өмчилж, хайрлж, хадгалж явахгүй бол одоо бус улс үндэстнүүд бас манайх танах гэх асуудал яригддаг жижиг сажиг зүйлс байдаг учраас Монгол үндэстнийхээ өв соёл бүхий л зүйлийг хайрлж, хамгаалж, өмсч эдэлж байгаа энэ цаг үе бол маш гоё цаг үе гэж бодож байна. Саяхан нэг дээл урлаач ихч маань надад хэлжсэн яг энэ цаг үед одоо байгаа монголчууд маань их азтай өөрсдийн хувцаа энэ дээлээ ич бүрнээр нь одоо өмсөх ийм сайхан хувь заяанд ийм цаг үед амьдарч байна гэж ингэж хэлжсэн. Тэгээ одоо ботуудаас их утга учиртай л үг хэлсэн байна да гэж бодож байна. Бид бүгд анзаарж байгаа бол маань тийм аим дөрүл одоо юм төрөлжин гэртээ одоо ингээл эртний кедан загварын ч юм уу ингээл маш төрөл бүрээр ингээд бид бүхэн өмсч эдэлж ирэлж ирдэг. Тэгэхээр энэ бүгдээрээ бас ингээд Монгол өв соёлоо харуулж байгааг нь шинж. Тэгэхээр хүн болгон гоё дээл хувцас өмсөөд одоо төрт ёсныхоо энэ гоё үндэснийхээ энэ баяраар бүх зүйлсүүдээ ингэж илэрхийлдэг баяр учраас энэ бас маш том үндэсний дархлаа болж ийн гэж боддог энэ цагаан сарыг. Идэл хэрэглэлүүд бас их сайхан харагддаг. Дэлхийн тайзан дээр гарч явахад аксессуарнууд бүр ирэхгүй хараа болоодаг. Энэ идэл хэрэглэлүүдээ хаана яаж хийлгэж байна? Эх орондоо хийлгэж байна уу? Тэгээд бас одоо хээ уулзны хувьд ч юм уу их гүн утгатай, бэлэгдэлтэй болов уу гэж харагддаг. Тэлгүй яах вэ? Одоо ингээл бүгд л одоо ингээд ирвэх хэрэгдэг шиг зүтгэж байна. Яг одоо ингээд хүн амтлын гоёх тал дээр, хувцсан дээр дизайнерууд нь те. Тэгээ бидний аксессуар дээр одоо уран тархачуул те. Тэгээ одоо энэ харагдаж байна уу юу аа? Тэг гэрэгтэй. Бид бүгдээрээ ингээд өөрсдийн гэсэн сэр дугаартай энэ гэргээ ингээд зүүдэг. Яасан баг юм бэ? Тий. Тэнгэрийн амтлагийн одоо лого байна гэх мэтлэн ингээд яриад маш их зүйлүүд байгаа л да. Тэгээ тэр бүгдээрээ л одоо ингээд аль болохоор яг тухайн үеийнх нь бид чи хүмүүрок хийж байгаа юм чинь бас нэг хүннүгэн үеийн хээ одоо бэлэгдэлтэй. Одоо миний хуур жишээ нь ингээд ийм ирвэс ингээд миний хуурыг ингээд тэрвэрсэн тийм одоо ийм суурин дээр ингээд хуур маань ингээд байж идэг. Тэрийг одоо ингээд ийм тотем шүтлэгшгээ би ингээд зүүсгэд болгоод эндээс ингээд зүүчдэг. Юу шиг одоо ингээд сахиус шиг те. Тэгээд дээлэн дээр ингээд ингэртэй нэг юм зүүчих нэг гоё ингээд хүзүүгээр энэ аваар нэг юм гоё бүрэн болчих шиг санагдаад явждаг байхгүй. Ингээд хүзүү жоох ингээд сул оргоод. Тэгээд одоо хүзүүн дэм зүүхгүй явж чадхаа байсан мөлий. Тэгээд дээл өмсөд бас нэг юм бүстэй гэ те хамт ингээд нүмгэн өмсөд байхгүй. Бас нэг агсар бүсээ сайхан агсаад те. Тэгээ агсар бүсээ бүслэнгүүт нэг миний бие ингээд нэг жимбигээд чивчрээд ингээд нэг гидс мэд сүртэл ингээд хатагдаал бүх юм ингээд гой болоод ирэх шиг болдог амьсгал бүх юм ингээд яг үнэ цэгцрээд ирдэг тий. Цэгцрээд те нэг байранд орох шиг болоо. За тэгэл мэдээж гутал одоо энэ бодломжгүй тэр одоо тухайн одоо дээлнийхээ цаг үед нийцсэн гутал байх хэрэгтэй гэдэг ч юм. Ингээд бүхэл зүйлийг л бас ингээд яг цогцоор нь одоо тэгээд ингээд үе мөн зөрчсөн байж бас болохгүй шүү дээ. Тэгээ үе үеэр нь сайхан ингээд одоо энэ удаад л бас бидэд бас 4 үеийг төлөөсөн л ховц өмссөн багш байна. Их Монгол улсын үе. За энэ одоо ингээд 18-р зууны үе. За галагийнх бол эртний хүннүү загвар. Миний энэ кедан загварч гэдэг юм те. Ингээд тэгээ эндэрийг ингээд яг ингээд комор ингээд хийгээд тавьчихаар шууд ингээд аваад өмсчдэг. Бид нар ч гэсэн амар байдаг хгүй. Юу өмсөхгүй яах вэ? Ямар юмыг хооронд нь оршуулах вэ гэдэг ахын байхгүй. Аваад өмсчдэг. Тэгээд хамгийн тухтай хамгийн эвтэйхэн хувцас Монгол дээл хувцас юм аа. Энэ нөгөө нэг хамгийн онцгой. Тэгээд энэ гэр суудсан үртэл амьдрахад ямар гоё агаарын сэлгэлт бүх юм ингээд зүг байдаг гэдэг шигээл ерөөсөө хувцас тэгээд бүх юм үнэхээр гайхалтай. Дээл их өмсдөг одоо яг хүмүүс тэр ялангуяа урлагийнхан бас ингэж ярьдаг юм билээ. Дээлээ өмсөд ирэхээр яг бие хаа зэгцрээд бүрэн бүтэн болох шиг тэгээд илүү хүчрэхэг илүү одоо энергитэй юм сайхан болсон юм шиг санагддаг аа гэж тий. Би бас ингэж боддیں۔ Цагаан сарын баяраар одоо иж бүрэн дээл хувцастайгаар шинэ оноо угтах тухайн жилийн бас
өнгийг нь тодорхойлоод бас хөгжүүлэх сайхан тий бэлгшээгээд өгдөг юм болоо гэж боддог. Тэгээ хүн болгон бас адилхан боддог байхаа. Тийш. Дээл тэгээд монголчууд бол дээр үеэсээ л одоо морин дээр бүслэн бүр саваад өргөхгүй. Тэгээ одоо хүмүүс ерөнхий нөгөө суурин амьдралтай болоод дээл бүслэхээрээ бүсгүй болсон болохоор ч юм уу хэвлийн таргалт ихтэй байгаа. Тэгээд дээрээс нь бас сая ажиллажила. Нөгөө анх бид бүхэн хүнүүгийн олдвор гээл олдтсон байж исэн. Тэрийг одоо нөгөө гიშгэх судалсан уран бүтээлд оруулж одоо өвдөөс ирсэн зүйлийг шин болгож төмөн түгээх нь шүү дээ. Тэгээд энэ үргийг бол бас бид хүмүүс сайн хийсэн юм байна. Одоо нөгөө олдврыг орчин үе шин загварт оруулж хүмүүсийн анхаарлыг татгууц юм шингээж өгсөн. Тэгээд яг ингээд одоо ингээд харж байхад бол яг хүннүг үеийн олдврыг бол юмд ашигладаг болсон билээ. Бас болж ийн өгдийнхаа эдэлж хэрглэжсэн сайхан зүйлийг улам бишээ цааш нь өргөжүүлж бас авч явж ийн. Тэрийг хараад бас хийсэн зүйлтэй юм байна гэж олон бас санаа сэтэл урам зориг өгч явж ирсэн байна тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд маш бахархалтай сайхан санагдаж байна. Өнөөдөр бол Tempkite 2 1 цаг үед хамарж ах шиг байна тий. Дээлэр. За нүдэнд харагдсан нөгөө аятахныгаа сонгоол өмслөө хүмүүдэл бас байгаа баг. Хүмүүдэлээ их өмснөө бас. Яг бол манай 3 бол надаас илүү дээлний нөөцөлийн талаар туршлагатай. Тэгээд бас их сайн одоо ингэж энэ зүйлийг өмс гэж хичээдэг л дээ. Би нэг 3 сар ер нь асуусан. Ер нь за энэ нэгдүгээр зууны бас ахсарга ямар ахсарга зөв үү гэдэг чинь хүртэл учиртай. Тэгээд хичээж л байна да. Монгол үндэсний ардын урлагийн бас том ухаан тий. Дээл утсан бас гоё одоо цаанаасаа тийм бүх зүйл нь хоорондоо таардаг тий. Тэгэл байх. Гайхалтай. Та хэд маань одоо уран бүтээлдээ хувц сунартай ер нь бүх зүйлдээ альва нэг зүйлийг шингээхдээ түүхээ соёлоо их судалж ер нь зөрүүгүй шингээхийг хэрмэлцдэг байхаа. Энэ одоо ажлыг яг эцсийн байдлаар үзэгчдэд сонсогчдод хүрэхэд судалгааны ажлыг ер нь хэн гардан гүйцэтгэж байна? Бүгдээрээ л хамтдаа хийдэг үү? Тийм яг манай Дашках гол үндсэн санаануудаа гаргана. Тэгээд манай бас анхны бас одоо юу дээр гардаг хувцас хэрэглэлийг бол манай одоо Монголын алдарт Ариуна Сүри дизайнер маань хийж байлаа. Тэгээд маш их үеийн мундаг одоо уран бүтээлч маань бид бүгдийн хувцсан дээр ажиллаж ирсэн. Сүүлд бас алдарт бас цолоо мөнхөгчтэйгээс хамтарч ажиллалаа. Гэх мэтлээ ингээд Монголын сор болсон уран бүтээлчнэр бид бүгдийг одоо хүннүр рокийг илэрхийлэх тэр өнгө аясыг гаргаж ирдэгт одоо маш их баярлж явдаг. Тэгээд Дашкахтайгаа ярилцаал хамтлагаа бүгдээр ярилцаад юуг яаж илэрхийлэх вэ? Одоо юу гэдэг нөгөө аянг нөгөө нэг гал салхин бүгдийн усаа ингээд яаж гоёор илэрхийлж харагдуулах уу? Яаж Монгол үндэсний мөртлөө рок хилэмжтэй байх уу ч юм уу? Орчин маш эртний бөгөөд яаж маш гоё хуучны эртний одоо юу гэдэг өнгөрсөн ба ирээдүй өрн ба дорн гэдгийг яаж харуулах хэрэгтэй гэдэг шиг энэ бүх ухааныг хоорондоо ярилцж ижил ингээд шийдэж гаргадаг л та. За ямар ч байсан энэ жилийн тухайд бол хүү хамтлагийн 10 жилийн ой тохиож байна гэдгийг дахин хэлэхэд таатай байна. Тэгээ өнөөдөр студид хамтдаа одоо 2 цаг орчим ярилцлаа. Тэгээд одоо уг нь ярих зүйл их байна да. Цаг хугацаа одоо даанч хугацаатай учраас бид бүхэн зарим нэг зүйлийг аргагүй ингээд орхигдууллаа. Тэгээд та бүхний цаашдын уран бүтээлийн замналд гайхамшигтай амжилтыг хүсье. 10 жилийн ой баярын мэндийг хүргэе. Түрүүн хэлсэн эргэж харж амжилтгүй л 10 жилийг одоо үдэжтэй гэж тийм ээ. Тэгээ ярилцлагын төгсгөл та дөрөв маань бас өөрсдийн хэлэх зүйлээ одоо нээлттэй хэлэх нь цаг хугацааг бас та дөрөвтэй үлдээж байна. Мөн эх жилийнхаа сайхан бэлэгдэл өрөөлийг Монгол түмэндээ хайрлаач гэж хүсэж байна. За баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж сайхан яриад илгээж бидний түүхийн талаар бидний одоо хүмүүсийн мэддгүү үнцгийг гаргаж ирж маш гоёор ингэж бидний талаар ярилцах юм сайхан цаг гаргасан танай одоо ажилласан хамт олонд маш их талархаж байна. Тэгээд энэ оныхоо энэ нотхон одоо битүүний өдөр бас ингээд үзэгч түмэнтэйгээ ингээд нэг хонорынхын дэлгэцээр яриад сууж их юм бас сайхан байна. Тэгээд өнөөдөр битүүлгээ хийгээд маргааш гал морин жилээ сайхан ухтаараа морь жил монголчуудад дандаа гоё эерэг сайн зүйлүүд ирсэн жил байдаг. Одоо түүх
харуулдаг да нэгэндээ манай монголчууд. Тэгэхээр энэ гарч буй гал морин жил бид бүхэнд үнэхээр гал зөгтэй сайхан зүйл авчирна гэдэгт одоо хүн болгон итгэж байгаа. Манай хамтлаг хүртэл одоо 10 жилийн ой маань гал мор жил таарж байна. Дашки ахын маань бас 60 насны таарж байгаа тийм. Тэгээд ингээд бид бүхний хувьд бол үнэхээр сайхан бэлэгшээлтэй сайхан жил гарч ийн. Тэгээд сэтгэл санаа тэнийх гоё юм тайван. Тэгээд их ажлын жил ч гэсэн бид нар тэнд сандарч байгаа юм байхгүй маш тийм гоё мэдрэмжтэй жил байгаа даа. Тийм учраас энэ жилээ бол бид нар одоо яаж морины хурдаар гал мэдрүүлж жил өнгөрөх юм байна гэж. Тэгээд сэтгэл зүрхэндээ ер нь бол ингээд юу гэдэг нөгөө төсөөлөх ёстой шүү дээ. Одоо ачаал ямар бах вэ, яах вэ хөө. Тэгээд одоо төсөөлөд одоо энэ жилээ бол ингээд өстой жинхэнэ туг шиг мандаад гал мөр жилээр гал шиг дүрлжээд явнаа л гэдэг ингээд бодсон байж байгаа. Тэгээд Монгол түмэн маань цаашныхаа баяр цаахан шинэлээрээ гал мөр жилээ сайхан ухтаарай. Тэгээд одоо эх жилийн одоо сайхан ажил бүтээлийн өндөр амжилтыг та бүхэндээ хүсье өрөөё. За тэгээд 1000 сонсохоор нэг үз одоо бид бүхэн одоо 100 тоглолтоо бас олон төрөндөө төөрөн гэж түрүү ярьлаа. Тэгээд монголчууд бол эвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг бид бүхэн монгол хүмүүс биенээ дэмжих ёстой, ингэж хүчтэй байна. Тэгээд ямар ч юм бид бүгдийнхээ тоглолтыг Түмэн олон минь эрт сонирхож үзээрэй. Тэгээд Түмэн олон минь сар шиндээ сайхан шинэлээрэй. Эрүүл сар бол аз жаргалтай байх болтгоо гэж ерөөдөө. За тэгээд одоо Монгол улсынхаа бүх айл өрхт одоо гэр бүлд сар шинийн мэнд хүргэе. Тэгээд бүгдээрээ сайхан илгээрийн хамуулан, төрлөөрөө төвшин хамуулан сайхан шинэлээрээ тэгээд өвчнгөө бол жаргал те. Ер нь бол бүгдээрээ хамтдаа энэ хэцүү ч гэсэн аз жаргалтай зарим зүйлийг ингээ аз жаргалтайгаар давж туулж чаднаа гэж хэлээ. Мандна. Хүн амтлагт 3 морь байдیں۔ Манай 10-тад. Оо за. Тэгээ энэ жил одоо гал морин жилд бид бүхэн одоо 3 морь бүх одоо юу гэдэг ахын дүүстэйгээ нийлж маш хүчтэйгээр энэ жил бас 10 жилийн ойгоо огтж чинь тэгээд тройка гэдэг шиг. Тэгэхээр Монгол үндэстэн маань энэ одоо үндэсний дархлаа улсын цагаан сараараа илгээрээ инх тунх төрлөөрөө төвшин жаргалтай байж сар шиндээ сайхан шинэлэрэй гэж хүссэн өрөө. Тэгээд хүн амтлаг нь Монгол үндэстэн өвөг дээдсүүдийнхээ энэ баатарлаг туусыг энэ цаг үед дэлхийд дахин мандуулахын төлөө улам хүчтэйгээр одоо зүтгэх болно. Тэгээд 10 жилийнхаа ой дээрээ Монгол улсыг дэлхийд толдох болно. Тэгээд олон улсаас фэнүүд маань одоо юу гэдэг юм Монгол үндэстний ахын дүүс маань цуглах гайхалтай тэр мөчийг бас төлөвлөж байгаа. Тийм учраас Монгол улстай их баяр цэнгэл наадмыг бүгдээрээ хамтдаа үүсгэж монголчууд яаж найрж хуримдаж дуу хуураар баясаж зэнгдгийг дэлхийд харуулцгаая гэж одоо ирэх морин жилдээ өрөөцгöö да. Маш сайхан өрөөлийг дэвшүүлсэн та дөрөвтэй баярлалаа. Тэгээ ирэх жил буюу морин жил Монгол түмний хувьд гайхамшигтай сайхан жил болохын бас өрөөлийг дахин давхар дэвшүүлж байна. Ер нь бол морийг монголчууд дээдэлдэг, морь шигээ хүчтэй, эрчтэй, хурдтай байхыг одоо ирмэлцдэг. Морин хурын маань хөгжмийн зэмсэг хүртэл одоо өөрөө морины дил сүүлнээс авсан амьд аялгаугаар дуурж байдаг. Дайны хар сүлж 9 хөлт одоо цагаан дуг гэдэг ер нь хүндэтгэлийн бүх зүйл морь шингэсэн байдаг учраас ирэх жил бол эргэлзээ байхгүй сайхан жил болох байх гэж найдаж байна. Мөн Монголын нэрийг дэлхийд хамгаалсан дэлхийн алдарт хүү хамтлагийн 10 жил болж байна. Энэ утгаараа бас их сайхан жил болж байгаа юм болов уу гэж бодож байна. Ингээд Монгол телевизийн хамт олонны зүгээс хүү хамтлагтаа зориулан гарын бэлэг бэлдсэн. Түүний хүлээн авнаа. Бэлгийг гардуулъя. За баярлалаа. Аюул дотор шиг. За гэдэг бэлгээ аваад хэлчихлээ шүү дээ энэ оныхаа гэдэг. За гэдэг. Цагаан сар маань хэлчихлээ шүү дээ. За ингээд өнөөдөр бидний студийн зочин хойморт тухалсан та дөрөвтөө гүнээ хүндэтгэж байна. Дахин монголчуудынхаа өмнөөс нийт одоо дэлхийд даяар тархан суурьшсан бас үзэгчид фэнүүдийнх нь өмнөөс хүү хамтлагийнхаа нийт хамт олонд нь продюсерт нь арын албанд нь зүтгэдэг бүхий л хамт олонд нь халуун баярыг хүргэе 10 жилийн ойн одоо сайхан болох болтугай. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Магадгүй Тэнгэрийн зарилгаар
Дэлхий дахныг хүн рок хөгжмөр байлдан дагуулах энэ хүйс нь өшөө олон жил илүү ориглон гайхамшигар үргэлжлэх байхаа гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн бидний хөтөлбөр төмөр хуур цуур хөмж галсан жамцын нэм жансан морин хурч хөмж бат жаргалын инх сайхан товшуур хөгжимчин Наранбаатарын Тэмүүлэн хамтлагийн ахлагч морин хурч Цэндбаатарын гал бадрах нар оролцлоо. Мөн өнөөдрийн хамтрагчаар Coca-Cola, Төмний золох баяр бидний цагаан сар ерөнхий ивенттэгч сайн сайхныг санхүүжүүлнэ. Голомт банк ажиллаа. Та дөрөвтөө дахин талархал илэрхийлье. Сайхан битүүлээрэ. За үзэгчдээ Монгол телевизийн баярын тусгай дугаар дэлхийн алдарт хүү хамтлагтай терминалийн студиэс улс орон даяар та бүхэнд хүрлээ. Та бүхэн сайхан битүүлээрэ. Дахин сар шинийн баярын мэнд хүргэе.